Урилга авсан юм уу? YouTube чат урилга аваагүй байгаа. Эх 7 хоногт л өгнөсөн шүү дээ. Хизээж өгөх юм аа мань мэдэхгүй байна. Би нэр шин зангид болсон шүү дээ. Гой. За тэгээд ихсэн. Шин зангаа гоё харагдаж байна. Месмеризм апп чатаар бандуулчлаа яах вэ? Тэсэр. Зүгээр байгаа бандахгүй л үү дээ. Өөчлөлт гоох тийм хэцүү зүйл биш шүү дээ гэж би өөчлөлт gooхгүй. Би өөрөө угаасаа хийгээгүй зүйлхэд л өөчлөлт gooхгүй. Окей. Мен бороо юм эсвэл би бороо юм хийсэн гэж хэлнэ. Окей. За энэ Тэсүү YouTube чанар ороод ирвэл яах вэ? Яавал хийчихдээ тэгэл. Мэн тэсүүний үзэн ядж байгаа байхгүй шүү дээ. Мэн ч одоо үзэн яддаг дургу хүн гэж юу байна? Дургу хүн гэвэл нөгөө дургуучтэй. Харахад хэцүү хүн гэвэл ягаад ч юм тэр Positive Mongolias-ийг хичээл. Тэр хүн надад ямар ч муу юм бэ гэмбэл тэр хүнийг харахаар л адаж байгаа юм санагдав. Эйгүү санагдав. Урд насандаа ямар нэг юм болсон юм шиг тийм санагдав. Өөр дургу ютубер надад хэм байдаг юм байна. Чат мен хэн дургу лээ? Red Burger тийш та мен George дургу штэ. энэ бол угаасаа 7 хоног Мен олоо тэ George жоохон дургу бай. Миний хамгийн дургу ютубер чи George штэ. маш олон юмнууд болдог. За багш нарын ажил хаялт энэ 7 хоног жингаа үргэлжиллээ. За хүүхдүүд маань баг 3-7 хоног шахуу амарчих шиг боллоо тий. За тэгээд дараа 7 хоног ч гэсэн энэ багш нарын ажил хаялт үргэлжлэх шинжтэй байна. За ардын намын Багш нарын ажил хаялт одоо хүрэлцэж байгаа юм чад. Миний чат ийшээд. Миний ойлгосноор өчтөр маань стрим хийхэд маргааш хичээлгүй өнтер гэсэн хүмүүс байсан гэж бодохоор багш нар одоо хүртэл ажил хаягдсан сургууль цэцэрлэгийн тэр ороогүй юм шүү те. 3 дахь орно гэсэн. Ямар сургууль намраад байгаа юм? Их сургууль амарсан юм. Их сургуульд орж лоо юу те. Окей. Улсын ерөнхий боловсролын сургуулиуд. Окей. Мен өнөөдөр бас нэг юу унтсан Facebook дээр пост хийсэн. Багш нарын цалинг 3 сая болгож болно. Гэхдээ эргүүлээд багш нараасаа бас шаардлага нэг хийгсэн. Тэгээ одоо математикийн багш нарыг ядаж яэштрээр 800 авах хэмжээний болвол тэрийг нь 3 сая болгоод 800 авч чадахгүй байгаа багш нарыг нь пропорцтоод хийсэн үеийн шалгалт өгөөд одоо 90% их юм бол 2,700 цалинтай болгож юм уу. Тиймэрхүү болчихсон. Би бол тгээс гэж бодож байна уу. Би багш нарын их мондог гэж боддог. Одоо юу гэм бэ? Одоо 12 жил 10 жил гарan 10 жилдээ ерөнхий боловсролын сургууль сурсан, их сургуульд сурсан. Ер нь бол надад юу гэдэг юм. Тэгэхээр мондог санагддаг нэг 3 4 хөл багш нар байгаа. Тэгээ үлдсэн одоо маань нэг 3 4 сургуульд шилжиж явсныг бодонгууд чинь нэг цаана 30 хэдэн багш нар бол сургууль санагддаг байсан. Их сургууль ч гэсэн. Их сургуулийн багш нар ч гэсэн хичээлээ заахгүй надаар хичээлээ залгах байсан. Ял багш нар жоохон мяалгч. Цөөхөн хэдэн үнэхээр мондог багш нар байсан. Тэр багш нарыг би бол хөндлөж явдаг. Амьдралдаа хөндлөж явдаг нэг энэ хүн шиг болчихсон гэж боддог 3 хүний нэгээр нь бол 12 дугаар ангид надад хичээл заажсан багш үүд. Тэр багш бол мондог багш.
зодон ерөнхийдөө нэг тийшээгээ гарах шинж рүүгээ орчих шиг боллоо. За дээрээс нь Мөнх Эрдэнэ ахын лайв бас энэ 7 хоногийг дөргөө багшийн мэдлэг чухлуу заах арга барил чухлуу. Багшийн мэдлэг чухлуу гэж мэдлэг чинь заавал байх ёстой эхний шалгуурамжтай. Тэгээд заах арга барилаар нь багш нарыг хэр сайн уу муу уу гэдгийг чинь заах арга барилаар нь шинжинэ. Эхний ээлжинд угаасаа л мэдлэгтэй байх ёстой байхгүй юу? Аль нэгийг сонгох гэсэн биш байхгүй юу? Заах арга барил сайн багш бол сайн багш. Заах арга барил муутай багш байлаач тэр багш заавал мэдлэгтэй л байх ёстой. Зааж байгаа юмаа мэдэх ёстой. авлаа. Гэх мэтчтэй олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээ бүгдээрээ нэг нэгээр үзцгээе. За өнгөрсөн 7 хоногоос хойш бензиний хомсдол үүссэн байгаа. За тэгээд бензин хомсдод ирэхлээр ч бензин зүгээр болсон мэт. За тэр дундаа Мөнх Эрдэнэ ахын уур илүү их хүрсэн байгаа. За тэгээд одоо салбарын сайдын гадаа очиж уураа илэрхийлээ. Даннима гараадэр. Энэ хосолтой энэ уулуурхай ям тойроод тий. Энэ бусрын юм байна. Тэнд гондом харагдаж байна. Яана хүүрнүү тэр хараа. Тэр гондом харагдаж байна. Юу өстө байлаар гулах юм бол. Энд бас нэг гондом байна. Ёо будрж хаашаа. Бөөжинүүд юм яана. Үүдэн дээр нь бид гондом тамхиниш. Ёо энэ яамыг чи буцрлаа цадрлаа дуусгах биш болж чингод. Хэвээ гоё шаах юм аа. Энэ хэд вэ? Энэ 20 саяын гантдаг байна шүү дээ. Би мэддэг шүү дээ өмнө үнийг. Тэгээ туглаадсан гоё шаа. Аж үйлдвэр эрдэс баялгийн яам. Ой яа. Остер шпэбэдсэн да. Энэ хаяг нөхрөд очиж. За ингээд одоо очиод маш их ууртай лайв хийсэн. За ингээд энэ ууранда цаашаа яваад Дамкатай уулзч чадаагүй тэгээд цаашаа яваад Эрдэнэс Монголын офисор орсон. За бас ер нь нэлээл хэрүүл уралтай юм болсон. За энэ ч бас нэг юм сонирхолтой зүйл байсан юу вэ гэхээр тэр нэг ашигт малтанлын хэрэг эрхлийн газар ямар амар үнэтэй нисаа авд юм бэ тий. Энэ явах гэдэг энэ чи би саад хийж хагаад энэ нөхөртөө уулзах. Жааш охор яв. Энэ хараа. Зандаж ятар дарга. Дарга нарын тансагт хэрээс хөтөрлөө ой. Ашигт малтмад гэдэг нэг хагаанчлгийн даргын үүрэг гүйцэтгэж байчка. Ийм үнэтэй машин унжээ шүү дээ хараа. Ашигт малтмад энэ чанаас 5 алхмын газар. Иргэдэд бензин олдохгүй байхад 40-50 литрийн диддэг машин бандгарж бандаалгаад энэ хараа цагаан дугаар зууцсан явж чинь ямар дураараа новснууд вэ? Гэхдээ энэ нэр ихтэй арай л тий. Энэ бол нэр арай л муухай тансаглалцсан юм билээ. Үгүй зүгээр үнэхээр хөдөө гадаа явах хэрэг өгдөгөл лаанд далаа аваад унал та энэ чинь тий. Газар усны мангас штэ. Тийм машин унахгүй ингээд ийм тансаг, ийм амар үнэтэй машин унаад идэг. Тэгээ эмч багш нарыгаа цалин нэмэхгүй гэдэг ийм байж болохгүй. За тэгээ шууд цаашаа Эрдэнэс Монгол явсан. 10 сая үнэтэй копины машин. За юу. Эмнэлэгт өнөөдөр ихо аппарат алга байна. Та нарт ямар сэтгэл алга заа юу. Агааржуулагч тавьчихсан. Эсвэл хог хийдэг машин. Оо яа. Энэ тансаг бөөдөн тавьчихсан. 10 сая бөөдөө 2-ыг шаачиж. Энэ баахан хүмүүс Монгол ерөөсөө юу өдөрж जैन хоосон бичгийн цаас өдөрж जैन баахан хурж хааж जैन өөр юм юу ч байхгүй. Өнөөдөр эмчнэрт халаад нь олдохгүй байгаа. Шагнуур нь олдохгүй байгаа. Багш нарт самбар дээр үчих шохоо байхгүй байгаа. Яа айр шат юу. Хүүхдүүдэд үүрэг цунгадаг. Тэгэхэд ардын намын нөхдүүдэд ингээд хувийн компанид төрийн өмчийн компани цалин хийж байгаа нэртэй бас нэг юм хантаа зүмссэн. Ийм юмгүй болоо тэгээ өгчих гээд байна гинэ. Давхрас нөхдүүд ингээд Гэтэ амар тэ зүгээр ингээл ажиллаа хийжсэн чинь зүгээр л нэг ах орж ирээл лайв хийгээл энэ ямар нэг хамгаалт муугаал байдгүй бах та. Агад ирсэн ч бадаг. Хийцгүүрээ хэдэн дугаараа сууж байна. Ана юу ч хийж гээгүй учраас юу ч хариулж чадахгүй байгаа. Наатрич татан буудган за. Тэгэхээр яг зөв арга зам бол одоо юу гэдэг аудит оруулах ч юм уу те тийм л юм байгаа сте.
аудит оруулаад тэгээд үгүй буруу үйл ажиллагаа явуулж байгаа юм уу эсвэл ажил хийсэн үгүйг нь дүгнээд тэгээд торгуулаад төстэй. Яг ингээд ороод ингээд лайв хийх бол ямар ч нөлөөгүй сте энэ чинь. Энийг нэвтрдэг болгон заяа. Аудитыг батсан байгаа штэ. Өөрхий мөнгөрдөн ахал боронклоод байгаа бол уг нь үнэн л юм яриад. Энэ Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюу толгойг ийм олон давтцсан. Ямар ч ажил хийдгүй энэ олон үнээр яг. Яг мөнхөрдөн ахыг ороод чи яг ингээ бүгд ажилд ор. Эрдэнэс Монгол нь яг яадаг газар юм? Чат. Энэ цогоо. Уул уурхай гэдэг нь юу гэсэн үг яг? Төрийн ашигт малбарын компани. Одоо energy resource шиг гэсэн үг юм уу те? Яг л уул уурхай үйл ажиллагаа явуулдаг компани юм уу? Улсын компани юм уу? Тин чи хүн ойрлоод байгаа нэрээс тоож байгаа юм байхгүй юу? Яг компьютер л яг ширтээд ингэ суудаг байхгүй юу? Энэ ардаа нэг компьютер, хоёр компьютер гэсэн нөгөөд нь яг нэг рүү гор. Энэ кофе машин хинч кофе уух. Тэдний чи ушиг олон эргэцүү юм уу? Юу вэ? Яг уул уурхай үйл ажиллагаа явуулдаг биш, уул уурхай үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хиндэг компани юм уу? Зөв үү? Аль нь? Нэг л хүн үдсэн тэр саяны ихчл үдсэн үрх юм. Бөөнөрөж за манайха хамгийн хэрүүлчээл одоо явуул. Одоо энэ хүндтэй үрийг танд даалгая. Игч очоод мөрөд тахтаа цагна чи цааш заад мэд. Аавс. Гэхдээ нэрээ энэ олон Эрдэнэс Монгол Эрдэнэс оюутлага одоо болио нэрээ. Энэ ийм олон ажил уурхай ажиллахгүй гэсэн мөртлөө ийм амар олон хүн байх ямар ч шаардлагагүй шүү дээ. Тэгээд мөхөрдөн ахал хэлж байгаа бол уул уурхай тендерүүдийг басдаг газраа нэрээ үнэн л юм ярьж илээ. Тэгээд бүгдээрээ жоохон таны ядхүү төсөн өсөө 10 жилийн сургуулиудад ийм гоё юмнууд байхгүй байна шүү дээ. Гэхдээ яд чи ийм юм авч байгаа 10 жилийн сургуулиудад нэг яд 5 6 ангийг тэг гэр хорооллын хамгийн хутаатай бүсд байдаг ангид гоё агаар шүгч аваад тавьчмаар шүү дээ. Тийм үстэй. Энэ хэд хотын төвд нь тансаг юмар яах юм бэ? Тэгээ за чи энэ нэг линк ороод. За энэ дараа нь үзье дөө. Ер нь бол татан буулгах хэрэгтэй шүү дээ. Би та бүхнийг мэдээллийн чанартай улсын өмчт уул уурхай компаниудыг нэг их компанийн дор төвлөрүүлж эдийн засгийн ашиг нэмэгдүүлэх зорилготой. Окей. Гэсэн юм аа. Энэ Их Британий эмийн лавлах гэж юм байдаг. За энэ эмийн чухал ажил хаяад эхэлсэн байгаа. 2 дахь 7 хоногтой ажил хаялт үргэлжилж байна. За ер нь энэ 2 дахь 7 хоног бол дуусчих шиг боллоо. За дээрэс нь нэмэгдээд эмчнэр бас ажил хаях шинжтэй болоод явсан. Эмчнэр цалингаа 3.5 сая төгрөгт хүрэхийг улсын хурал засгийн газар эрүүл мэндийн сайдаас шаардсан 10 дугаар сарын 9-өөс хойш зэгсаал цуглаан зохион байгуулж байна. Гэвч авч хэлэлцэхгүй тодорхой арга хэмжээ авахгүй байгаа тул ажил хаялт зарлахаар бэлтгэж эхэлснээ Монголын эрүүл мэндийн ажилтны уйлдварчны эвлэлээс танилцууллаа. Цалингаас гадна гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал бий бөгөөд эх оны төсвийн төсөл тусгасан 2.2 их найт төгрөгөөр эрүүл мэндийн салбар үйл ажиллагаагаа явуулах Монгол улсад багш эмч нарын дундад цалин 1.6 сая төгрөг. Төрийн захиргааны дундаж албан хаагчих 1.8 сая орчим. Тэгвэл тусгай боловсрол ур чадварын шаардлагагүй ажил ийхүү 3.5 сая төгрөг үнэлгээтэй босно. Хөдөлмөрийн бүтээмжийн жишг боловсролын үнэлгээг гажуудуулах аюултай гэж шинжиж тооцолж байна. Энэ яг юу юм? Тусгай боловсрол ур чадвар шаардлагагүй ажил гэж ямар ажил хэлж байгаа юм? Тэг 1.6 сая төгрөг гэдэг чинь одоо амар л хагас очиж юу гэсэн үг юм бэ?
Стример. Yes. Стример бол тэ яг тусгай боловсрол, тусгай ур чадвар шаардахгүй. Yes. Автобусны жолооч Токийн ажилчид 3.5 сая цалинтай байд юм уу? Одоо нөгөө хорооны дарга марга энэ төргээд нөгөө хэн ч хэрэггүй ажлууд гэдээсэн да. Тэд нар одоо бас яг үндэ яаж ч утсан 1.5-аас 6-аас бол ихэлцээд авч байгаа тий. Гэтэ одоо мэдхгүй одоо улсын сургууль амар олон байгаа. Тэнцээ ажиллаж байгаа багш нар 1.6 саяын цалин авч ажиллаж байхаар яг үндэ гараад барыг таксины жолооч хийвэл хамаагүй л үстэй. Sto нэрнгээсэл одоо 1.6 саяг бол юу гэдэг ямар ч бодлосроггүй хүнч бараг голохоор цалинбэстэй. Хүргэлт хийнгүүт 7 хоногтоо 800 к олдог ч үлээ өчтөрийн стримдээ та нар яриад лээсэн шүү дээ. Өчтөрийн стрим ч лөө. Тэгээ такси макси хүргэлтэнд явгооч өдөртөө 200 300 к хийждэг л ядсан мэт. Цаад 3 сая UB-ц. Тэнгүүт энэ ус зүгээр сүрх юм биш үү? Хин эмчийг хэн багшийг хүсхий. Үнэхээр л зүрх сэтгэлээрээ эмч болохыг хүссэн. Үнэхээр л зүрх сэтгэлээрээ багшийг хүссэн хүн хийн. Гэтэ стил тим зүрх сэтгэлтэй байлаач гэсэн шантран өстэй. 1.6 сая төгрөг. Манай дээр нэг 4 саяын орлоготой гоё дажгүй 4 саяын орлоготой хүний тэрбум төгрөг яаж олохгүйг тооцоход чинь тэ олж чадхааргүй байсан шүү дээ. 300 саяг 30 жил ажиллаж яж олгох юм гээд иржсэн. 1.6 саятай хүн бол хасах 300 сая өстэй. Боломжгүй гэдгийг онцолж байсан юм а. За ингээд энэ ер нь гэхдээ нэг юм болцсон. Ер нь зүгээр ажиглахад энэ Нимбатар нөхрийн хийсэн ажил болоо явчих шүүсэн. Гэхдээ хийсэн ажиллаж явахдаа энэ хүмүүсийг ийм тэмцэл рүү урайлан дуудчих шүүсэн. Нөгөө Түүхийн ажилтны цалин 3 сая 500 болгоол тэгэл ер нь бүгд төр барьцаад гэсэн шүү дээ. Яахлаар яг гэдэг. Тийм үү. Гэхдээ нэрээ яалтчгүй одоо эмчнэр бол гадны орнууд бол амар өндөр цалинтай шүү дээ. Манай Монголд л одоо бүр ингээд хүний аим авраад байгаа мөртлөө сая 100 мянган төгрөгийн цалин аваад байгаа. За ингээд цайд нь гарч ирж уулзсан. Энэ улсын их хурл одоо шөл яг энэ төсвийг өргөн барихаас өмнө энэ улсууд одоо шул санал хүсдэд өгсөн шүү. Харамсалтай та нар чи нүдэн сухар байла, чихэнч дүлий байла. Энэ улсын их хурл дээр ямар ч одоо шул цалин үсгийг нэмэгдүүлэх их усрыг бий болохгүйгээр улсын их хурлд өргөн барьсан улсууд нь та нар өөстэй юм аа. Тийм учраас одоо энийг одоо ямар нэгэн байдлаар хоёр талд гурав талд байдлаар одоо нийгэм буруу ойлголт битгий дөрүүдэж чиг албан ёсоор хүсмээр байна. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ цалин хүсийг нэмэгдүүлэхгүй бол энэ тэмцэл хөдөлгөөн дуусахгүй. Тэгвэл цалин хүсийг нэмэгдүүлнэ гэдэг нь хэвлэлээр зүгээр ярихын нэр биш. Албан ёсоор улсын их хурлаар энэ төсвийн төсөлд цалин хүсийг нэмэгдүүлэх хэмжээнээс хангалттай санхүүгийн эрх усрыг суулгах талын тэмцэл хөдөлгөөн өрнө шүү гэдгийг албан ёсоор хэлье. За яг наадах шийдэл хэмжээд байна. Өнгөрсөн хугацаанд цалин нэмсэн нэрийтлэр эрүүл мэндийн даатгалын сан дээр нэг төгрөг нэмэгдээгүй. Тийм учраас бодиттой мөнгө сууж ээж цалин нэмэгдэнэ. Энтэй улстай санал нэг байна. Тийм учраас хэлцээр хийцгээе. Мань нэр бас нэг юм сонссон шүү дээ. Одоо ингээд нөгөө засгийн газар ингээ унтсан. Тэгсэн чинь нөгөө төсөв батлагдаагүй. Төсөв батлагдаагүйгээс болоод эмнэлгийн байгууллага эмчнэрийн цалин за дараагийн асуудал заяа. Эхний асуудал одоо эмнэлэг дээр очиод ингээд хүний зүрхний шигдээс тусаад мөн ингээд зүрхнийхэн судас ингээд тасарсан задарсан очингууд тэнцээ ингээд ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг судсыг ингээд боох ч юм уу ингээд нэг юм бүтээгдэхүүнүүд тэрэг болно шүү дээ. Тэд нар Монголд байхгүй. Зүгээр л яг эмчнэр ингээд ирж байгаа хүнийг нүдэн дээрээ харж агаад өгүүлж байгаа. Тийм болж байгаа юм. Одоо игээ судас байх юм бол одоо судсыг ингэж цус алдуулахгүйгээр гадуур нь боодог юм ч юм уу ямар нэгэн юм тийж хэрэг болно шүү дээ. Тэнгүүт тэр имийг нь ямар нэгэн аргаар те өөрийнхөө хайртай хүн ингээд үхэх гээд байнгут тэрийг нь ямар нэгэн аргаар хин нэг олно шүү дээ. Үнтэй мөнгө асар их мөнгө төлөөч чамаагүй. Тэгээд амар юм олоод аваачаад хайртай хүнээ аварчлаа заяа. Эмч нь одоо тэнгүүт эмч нь баталгаагүй 3 дахь сувгийн юмыг ашиглаж
эсвэл хэн нэгнийг аварсан учраас эмчин шоронд ордог. Тогтолцоо тийм байсан. Одоо эмнэлэг зүгээр ингээд амны маск байхгүй, бэйли байхгүй л байгаа юм билээ. Бүр ихний ээлжинд бодохоор. Бүр үнэхээр сүрцсэн юм байлээ шүү дээ. Энд гэхдээ надад юутай адилхан санагдсан юм бэ? Гаднаас тусал авчираад тариулчих болохгүй. Харин тийм шиг байлээ. Одоо тэр чинь ингээд угаасаа нэг талаараа уул нь бол ард иргэдэл хамгаалж байгаа л да. Ямар ч баталгаагүй Орсын бүтээгдэхүүнийг баталгаагүй хүнээр тариулахгүй гэдэг л одоо нэгт бас эмнэлгийн эдийн засгаа яаж байгаа бах хамгаалж байгаа. Нөгөө талд бас ард иргэдэд хамгаалж байгаа л шийдвэр юм шиг байна. Гэхдээ яг бод тамдил дээр эмнэлэгт нь хүртэл тэр бүтээгдэхүүн байхгүй болчих. Тэгээ мань нэг тариа нэг туслаа авангуудаа тэр туслаа тус залгаж өгнө гэсэн үнийг дуудчих юм бол тэр тус залгаж өгсөн хүн нь яг үнэхээр эмч байх юм бол эмчлэх хэрэг арга алдах юм шиг үлээ. Нөгөө дуудлагын тус мас залгадаг хүмүүс хэдэж штэ. Тэр ч юу нь бол хууль бус юм гэж байгаа юм байна штэ. Та санаж нүүрсний чагсаалын үеэр хоёрт нь гараад гэдсэн хоёрт нь гарч ирсэн. Би та нартай нэг талаа гэж хүмүүс гайхаж байна. Дайсан байх хэвчээ. Бүгдээрээ хамтдаа эднэртэй тэмцээх гэж бүр гайхаж. Яг тэгээ Монголд бас юу байт юм бэ? Одоо солонгос кинон дээр олонгууд нөгөө их сургуулийн оюутнууд 10 жилийнхэнд ингээ нөгөө шалгалтанд бэлддэг сургалт заангуудаа тэр нь баригдсан болвол сургуулиас хөөгч мөгдөг нэг та солонгос кинон дээр тийм харж ирсэн мэт. Тэр Монголд байд юм уу? Байхгүй. Одоо багш нар нэгсэндөө хичээлийн цагаас гадуур хэн нэгэнд хичээл заах юм бол сургалтын төвд ажиллах юм бол ажлаас салгадах уу? Одоо нэгсэндөө саяын түрүүний эмчийн тэр ярьж байгаа дүнсээ нөгөө эмчийн талаар ярьсан эмчин одоо ингэж үүсгэх гээл энэ л да багш нартай. Байхгүй мó те. Бас тэр нь бас чөлөөтэй юм байна. Гэтэл багш нар уулын те бүтэн цагийн ажил хийж хангалттай амьдрах хэрэгтэй л доо. тэр шиг болж байгаа юм. Яг зөв. Би бас яг та нартай адилхан бодолтой хамтдаа л тэмцэцгээ. Эмчнэр гайхаш. За ингээд дараа 7 хоногоос ажил хаялт эмчнэрийн ажил хаялт болж өргөжчих юм шиг байна. За дараа чинь бас хүмүүс хараа сууж байгаа. Урлагийн ажилтнууд бас хараа сууж байгаа. Маш олон хүмүүс маш бага цалинаар төрд ажилтны юм байлээ. Тэгээд бүгдээрээ л хараа сууж байгаа шүү манайхаа. Сайд ямар ч байсан гарч ирж уулзлаа. Дараа 7 хоногт юу болохыг бүгдээрээ хамтдаа харцгаая. За тэгээд одоо багш нарын ажил хаялт үргэлжилж байгаа учраас хаанаас ажил багш нарын цалин нэмэх вэ? Гарах вэ гэдэг одоо толгой ажилталт энэ 7 хоног жингээ явлаа. За тэгээд эхнээсээ санал дэвшүүлсэн. За багш эмчнэр цалингаа нэмэгдүүлж 3.5 сая төгрөгт хүрэхийн тулд ажил хаялт зохион байгуулж байна. Тэд 3.5 сая төгрөг авдаг боллоо гэд төлөх татвар нь дагаад нэмэгдэнэ. Тэдний цалин нэмэгдсэн сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэж инфляц үүснэ. Эргээд энэ нь бусад салбарын буюу цалин нэмэгдээгүй хэсэг хувийн хвшлийнхний орлогод хүндрэл учруулж цалингийн нэмэгдэл байгаа онохгүй. Тиймээс нэг хэсгийн цалин нэмэхээс илүүтэйгээр нийтэд дараа болсон татварын дарамтыг бууруулах, татвараа багасгахад анхаарах нь илүү үр ашигтай. Гэтэ стил 1.6 сая төгрөгнөөс те яаж огт татваргүй болсон ч 1.6 сая төгрөг штэ. За ажил хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлд 11.5, нөөтөд 10, хувийн орлогын алуун татварын 10, эрүүл мэндийн даатгал зэрэг гээд бүгдийг нэмбэл 40 гаруй хувийг татварт сутгуулж байгаа энэ байдлыг өөрчлөх нь илүү үүрэгтэй. Яг үнэ. Эхний ээлжинд 3 сая 500 мянга болгочих юм бол татвар аваад нэг 2 сая гаруй төгрөг авах юм билээ. Бас нэг амар ихсэг байгаа үстэй. Тэгээд татвар нь өөрөө амар том жин дараад байгаа байхгүй. Тэгэхээр цалин нэмэхээсээ гадна энэ татврын хөнгөлөө гэдэг ийм асуудлыг багш нар ч өөрсдөө маш их ярьж байна, бусад хүмүүс ч ярьж байна. За дээрэс нь энэ мөнгийг яаж гаргаж болох вэ гэдэг талаар улсын хурлын гишүүд ярьсан. 16 яам 20 сайттай байгаа манайх улс тэ гүйцэтгэх засаглал маань.
Тэгээ энийгээ бид нэр 10 яам хүртэл болгож хүртэл цөөлөх боломж бол байгаа юм болоо гэж харж байна. Нэгдүгээрт нь жишээлбэл зам тээвэр гэдэг эрчим хүчний яам, хот байгуулалтын яам гэдэг бол одоо бүтээн байгуулалтын ажил буюу дэд бүтцийн яам болгоод нэг болж болох юм. Нөгөөдөлгөө энэ ахал нэг л гоё юм яриа шахаад. Тэгээ сүүлдээ энэ ахад би нэг л итгэхгүй болоод байгаа шүү дээ. Энэ ахал яг ярьж байгаа юм амар гоё шахаад байгаа. Тэгээ би нөгөө амарч яахын подкастт орсны ч гэсэн үтсэн. Үнэхээр л мондөг хүчтэй санагдаад байгаа. Гэхдээ яг үнэхээр мондөг үгүй юм. Би бол бас бидэхгүй. Амар санаа эргэлзээ шахаад амар эвгүй. Ста юуд ч итгэхэ болоо шахаад. Одоо соёл спорт аялал жуулч залуучуудын яам гэж байна те. Энэ маань соёл спортын агуулга уг нь бол боловсролын яамн дээр харилцагдаад явж байгаа хэвээр. Залуучуудын асуудал бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр байсан илүү оновчтой болов гэсэн бас миний хөгөөний байр суурь байна. Ийм байдлаар бид нэр гүйцэтгэх засаглалын бүтцийг цомгдох болох юм бол Улсын хурлын трастын шивсрэл нэг орчим их найдварыг бууруулах боломжтой болов гэж харж байна. Зөө манай Лука маань бас их зөв юм яриад байгаа шүү сүүлд. Би чи ихэндээ жоохон дургу байсан юм аа цаа. Харахаар нүд ингээ хорсоод идэгсэн бохгүй мó. Залуу коммунист гэж бодоод үзсэн. Залуу хүн гэсэндээ бас айгүй мэдрэмжтэй байлээ. Хамгийн гол нь энэ хүний үгийг сонсох юм уу юу гэдэг нь харин асуулт. Зөв юм ярьсан. Энэ олон яам бол Монголд хэрэггүй 100 ямаа 60 ухна хичээр тий. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, байгаль орчин ногоо хөгжлийн яам, гадаад харилцааны яам, сангийн яам, хууль зүйн яам, уул уурхай яам, үйлдвэр хөдөө аж ахуйн яам, барилга хот байгуулалтын яам. Энэ ямар хэрэгтэй? Боловсрол шинжилгээ ухааны яам, хөдөлмөрийн яам гэж юм бол үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн яам ямар хэрэгтэй? Эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам байхад энэ яам ямар хэрэгтэй? Зам тээврийн яам, спорт, соёл, аялал жуулчлалын яам, эрчим хүчний яам, эрүүл мэндийн яам. Айл 6-ыг насах гэдэг юм. Бас ингээд хасыг ихэд шууд хасчих юм амар хэцүү юм байна л да. Гэхдээ юу гэдэг нэгсэндээ хоёр яам нийлээд нэг яам л болно гэсэн үг л дээ. Ер нь бол. Тэгээ өмнө одоо нөгөө боловсон шинжилгээ ухаан соёл юуны яам чи энэ хоёр ч нэг яам байсан шүү дээ. Мэн тэтгэлэг авч байхад энэ хоёр нэг яам байсан ямар ч байсан. Аруу яам болгочод бүхэл бүтэн нэг их найдвар хэмнэ гэдэг чинь маш их юм. За тэгээд дээрэс нь дам нөлөөнүүд нь бол нэг их найдаас ч зогсохгүй, тогтохгүй те их нөлөө үзүүлэх хаа гэж байна. За дээрэс нь цэнгүүн гишүүн бас ганцаарчилсан хэвлэл юм баггүй лээсэ. Хэдий хэр хэмжээний мөнгө тавилаа гэд энд үр дүн гарч байгаа гэсэн үг биш. Энд улс төрөөс бид нэр зөв бодлого гаргах хэрэгтэй. Зөв бодлого нь юу гэвэл төр оролцохгүй байж л туслана. Төр оролцохгүй байж зах зээлийн зарчмаар нь төрийн оролцож үнийг тогтоодог бүх салбарууд дандаа уналттай байгаа. Шатхуун дээрч бид бүхэн харж байна, цахилгаан дээрч харж байна. Бүх салбарууд дээр хэрвээ төр оролцох юм бол энгийн зах зээлийнхаа зарчмаар өрсөлдөөнөөрөө үнэ болгоод явах байсан энэ салбарууд руу орсноороо бид бүхэн буцаагаад төрийн эрх мэдлийг хит том болгож төрөөс ямар нэгэн тусгай зөвшөөрөл, ямар нэгэн квот авах зэрэг нэрийдлэр авилгалын сүлжээг өөрөө бий болгоод байгаа хамгийн том үндсэн суурь нь энэ байгаад байгаа. За 2026 оны төсвийн төсөлд лото самбуу цэнгүүн тэгээд бас нэг гişүү ингээ гуруулаа нийлээд маш олон зарчмын зөрүүтэй саналууд гаргасан. Энэ саналууд дэмжигдэх юм бол 1.3 их найдвар хэмнэх гээд байна. Энийгээ явуулаач. Намайг чи одоо ингээд хүүхдийн мөнгө хасах гэдэг ингээд доромжлоод идэг. Тэгэхээр хүүхдийн мөнгө хасахгүйгээр энэ зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж юм бол болох гээд байна гэдэг ийм зүйлийг ярьсан байгаа. Тэгээд залуу гişүүд бол үнэхээр лаг байлээ. Ийм боломжуудыг бол бүгдийг ингээд илэрхийлээд хараад илээ. За тэгээд 7 хоногийн төгсгөлөөр сайд маань юу гэж ярьсан гэсэн юм. Энэ юуны боловсролын сайд та. Тийм боллоо. Энэ нэг би өмнө харж илөө. Нэг харсан юм санагдаж байна. Аялалч байна. Нэлээд урагшилж байсан. Бас нөгөө хэрэг одоохондоо бид яг эцлээгүй байна. Одоо сургуулийн нэлээд хоцрогдолтой болсон шүү дээ. Тэр хамгийн энийг яаж нөхөр байгаа вэ? За одоо энийг бол
хамгийн юу шүү дээ. Энд чинь хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал шүү дээ. Биш юм өөрөө хаашаа явах. Тэгэхээр сайтай хилцээр яг үр дүнгүй байх гэсэн үг үү? Үр дүнгүй байх гэсэн үг. Би бас үйлдвэрчний хэлтийн талыг нэлээд тийм хариуцлагатай байгаа ч л гэж уриалж байна. Хариуцлагатай байгаа ч тийм. Орон нутгийн учраас нэгдээд ажил хийхээр болж байгаа гэж асууж шүү дээ. Яг орон нутгийн нэг зарим ажил сургуулиуд бол ажил хийсэн юм шүү. Тэр ерөнхийдөө хичээл авах уу? Оруулахаар хийж байна. Бүр ингэ нүрийн газар голцсон ингэ. Өө энэ манай өрөө хайчиж байгаа. Өрөө наалга олцсон байж нэнээс. Өө наадах ч л одоо хамгийн хэцүү нэг аль манай өрөө хаа. Хөөх юмтай. Нэст амар хэцүү шин энэ ажлаа зогсохгүй. Энэ сайтын заран дээр зогсохооргүй л харагдаж байна. Хөөх юмтай мó. Telegram discussion group-ээр хардаа. Надад дургүй хүмүүс байна л өстэй. Тэг яах вэ? Байж лээд штэ. Тэгэл одоо мен надад дургүй хүмүүс байвал тэгээд одоо шинэ хүмүүс төрж ингэж боддөө штэ. Наранбаяр ах маань өөрхий ингэж зовхын чинь одоо хин санах вэ? Би ч одоо муу Наранбаяраа их дэмжиж гаргаж ирсэн юм байна шүү дээ. Хүн нэг сайн юм байгаамаа уг нь. Таач үнэхээр дийлэхгүй байна өөрхий. Тэгээд нөгөө бодын шир тав гэдэг шиг тий. Өстө нэр энэ хүний бие хилэмж гэж юм байдаг шүү дээ. Ингээд маачаад ирээсөө ямар ч гаргалгаа олдохгүй байна л да. Яагаад ч мөнгө өч асч болдгоо өөрөө өөрхийн амт нэг жижиг намын хүн байгаад байдаг. Ингээд айгүй хэцүү байдаг. Ямар нам хийчаад болцсон явж байна. Тэгээд мэдгүй дараа 7 хоногт л ажиллаа хэл зогсохгүй. Боловсролын сайд үгүй бах уу? Энд чи боловсролтой юм баха. Сэн нэр нь хэн гэсэн бэ? Наранбаяр. Наранбаяр сайд. 94 онд боловсролын 13 дахь сургууль Бүрэндэнд боловсрол 2000 онд Монгол Улсын их сургууль Одон улсын харилцааны бакалавр 98 онд Токиогийн гадаад сургуулийн их сургууль мэргэжилд дэвшлүүлэгч оюутан 99 онд Тайшогийн их сургууль мэргэжилд дэвшлүүлэгч оюутан. Энэ яг ямар мэргэжилд дэвшлсэн? 2007 онд Кёотогийн их сургууль эрх зүйн магистр 2015 онд Монгол Улсын их сургууль Одон улс судлалын доктор. Жуус олон улсын харилцаа эрх зүйн талаар л хүн юм байна шүү дээ. Ажилласан байдаг нэ. Шинэ Монгол сургуулийн захирал байсан юм байна. Байгаад очны яам сайдын туслах. Яг уу мэргэжил нь бол ер нь бол олон улсын харилцаа талдаа юм байна шүү дээ. Эрх зүй олон улс судлал. Гэхдээ ажилласан юм нь болонгууд сургуулийн захирал байсан юм байна. Зогсох. Мэдгүй дараа 7 хоногт л ажиллаа хэл зогсохгүй. Тэгээ та сайн бодно үсттэй. За тэгээд бас хөөрхөн сэтгүүлчд хөөрхөн юм акц маягийн юм явуулаад илээ. За тэгээд нэг вебсайтын тэр акц ямар акц явуулсан үг тэр харъя. 16-гийн 7-д юу заасан гэдэг вэ? Юу гэсэн үг? Ямар заалт байдаг вэ гэдгийг танаас. Эсвэл та эндээс энэ ихний хөтөлбөрийг харах боломж байна уу? За. Сурч. За сурч боловсрох төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролын үйл төлбөр болох гэдэг байна тийм. Сурч боловсрох хэрэгтэй. Өнөөдөр хүүхдүүд энэ эрхийг ямар амар юм бэ гэхдээ нэг өдөр зөв зүгээр ингээд өөр юм бодоо ичсгийн 16-гийн 7-д юу байдаг вэ гэж асуувал ямар ч хүн бүдэрнэстэй. эдэлж чадаж байна уу? За ерөн хэцүү шүү дээ тийм. Энийг бид идэх олон жил боллоо. Тэгээ яг хоо энийг бид нэг тэргүүлэх чиглэл гэж ерөөсөө ач холбогдол өгч төрийн бодлого одоо бас анхаарсангүй. Бүр яг хэрүүлчихэд мэддэгдээд байгаа шүү дээ. Эдийн дэд дээр юу гэдэг байлаа гэсэн юу гэсэн үг юм. Гэт ингээд муу улгаш намайг чэйлэнж хийж нам гэд ингээд өөрийгөө хамгаалах байр суурьтайсэн чи азар
Нөгөө талынх нь юм орж ирнэ. Тэгсэн чинь тайвширснаа ер нь бол бидний боловсролын салбар гэж үгтэй. За ингээд энэ 7 хоног жингоо ажил хаялт үргэлжлэлээ. Эцэг эхчүүд маань баг 3-7 хоног жингоо хүүхдүүдэд цэцэрлэгтээ өгч чадсангүй. Хүүхдүүд маань 2-7 хоногийн дараа сургуультаа явсангүй. За яг өнгөрсөн 7 хоног бол би Италитын 7 хоног байсан. Харин энэ 7 хоног бол хичээл сургуультаа явах 7 хоног байсан. Үнэхээр бодын шир 5 болцоод байна. Тэгээд өөрсдийнхөө зардлаас хасахгүйгээр цалин нэмчих юм бол баларна гэдгийг бас ойлгож байгаа хаа гэж бодчих. Тэгээд энэ 7 хоногт багш түрүү 7 оны Амраас Weekly Show дээр ярьлаа бас мөнгө хевлээ цалин нэмчүүл тэ бүгд тохирно штэ. Мөнгө нэмэл мөнгө хевлээл шатчих үдэл гэж яаж чинь ер нь бол бидний ажил хаялт юу мөнгө хевлэлт вэ? Зөндөө мөнгө хевлэлсэн шүү дээ. Сайхан миний санаж байгаа нь ингээл нэг баахан улсаас 300 мянга 360 мянга нөгөө ковидын дараа мараа ингээл мөнгө тараадаг. Тэр чи бүгдээрээ мөнгө хевлэлтэйсэн шүү дээ. үргэлжиллээ. Skytel компани амар цагийн хамгийн том урамшууллаа зарласан байна. Энэ бол машинтай болдоо. Та бүхэн Jetour T1 гэдэг машин байгаа зөө. Тэрийг мөнгө олцох эрхтэй болохыг та хэлсэн шүү. За одоо бидний халаасанд байгаа мөнгө өдрөөс өдөр ирэх тусам үнгүүдж байгаа талаар бас мэдээ явсан байна. Үзэгч та яг одоо Монгол төгрөг болон ам долларын ханшийн сүүлийн 5 жилийн харьцааг харж байна. Харамсалтай нь Монгол төгрөг зөвхөн сүүлийн 5 жил гэлтгүй 10 жил дээрч унсаар байгаа. Энэ харуулсан зурагт Монгол төгрөгийн ханш долларын эсрэг 27%-аар унжээ. 5 жилийн өмнө таны халаасанд байсан 100 мянган төгрөгийн 3/1 нь одоо мөнгө биш цаас болсон гэсэн үг. Уг нь Монгол улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг Монгол банк доктортой байлгах зорилттой ажилтдаг үлээ. Эцэст нь Монгол улсын багш эмч нар цалингаа нэмүүлэе гэж жагсаал зүглэм болж байгаа юм биш. Тэд өнгөрсөн хугацаанд халаасанд орж байгаа цалингийнхаа цаас болсон хэсгийг нөхөж авъя гэж тэмцэж байна. Монгол улсын тэмдэгтийн үн цэнийг тогтворжуулахгүйгээр мөн үүн дээр татвар шимтгэлийн дарамтаа бууруулахгүйгээр цалин нэмэх асуудал ярих нь ямар ч утгагүй асуудал болоод байна. Театр. Цаахан цалин нэмж болно. Гэхдээ мөнгө хэвлээд нэмчих юм бол энэ зөвхөн багш нар I didn't pay watch. I didn't. Хохироо зогсохгүй уус орон даяараа хохироо шүү гэдгийг л инээгээр хэлээд байгаа. Ингээд нэг тэтгэвэр нэмсэн болдог, цалин нэмсэн болдог, дагаад юмны үн өсчдөг. Багш нарын цалин 3,500,000 болгоод талхны үн 5,000 болчих юм бол ямар хэрэг байсан бэ тийм үстэй. Гэтэ амар юм байл шүү дээ. 20 жилийн өмнө талах 230 төгрөг байсан шүү дээ. Яг талхны үн 10 дахин унсан юм байл шүү дээ. Үгүй 10 дахин ихссэн юм биш. Төгрөгийн үн хамгийн өргөн хэрэглээний юм чи талхал байсан дээ. Тэгээд ингээд баг байхад дэлгүүр яваад бүр амарсан санаад 250 төгрөг өгөөж явуулна талах аваад 20 төгрөгийн хариултаар нь би нэг юугагийн карт авдаг байсан байхгүй юу? Тэгэхээр төгрөгийнхөө ханшийг Мишель цагаан 1250 байсан одоо 300 гөөгөө 100% талах одоо нөгөө сүүтэй чек мэх гэдэг талхнууд байсан шүү дээ. Тэд нар чинь бас 550 байдаг байсан шүү дээ. Тэр чинь нэлээ сүүлд гарсан талхал та. Одоо тэд нартай оронд нь орж ирсэн талхын үед одоо Мишель байгаа сте. Мишель арай жоохон үнэтэй талах байсан. Гэхдээ ер нь бол тэгэл бодолтой. Тэг өндөг 70 төгрөг байлаа шүү дээ. Хоошур 80-аар авдаг байлаа. Гэхдээ яг цалин бас ихсэн л юм байлаа л дээ. Гэхдээ л ер нь утгагүй шаажаас дээ. унахгүйгээр мөнгө хэвлэхгүйгээр цалин нэмээ шүү гэдгийг л энэ мэдээгээр хэлээд байгаа шүү манайхаа. Өнгөрсөн 7 хоногт ихсэн бензины хямрал энэ 7 хоногт шийдэгдсэн гэж яриад байгаа шүү манайхаа. Шатгууны хамсалтай шийдэлчээд байгаа шатгууны хамсалтай гэж нийгмийг өдөөж тохирж байгаа юм шиг юм ярианууд
арай биш бид. Нэрээ бас амар нь өндөг ковид үеэр тасарсан шүү дээ. Хил хаасан үеэр. Тэр амар эсэн те. Би одоо хүртэл өндгийг одоо Монголдоо үйдүүлээ. Монголдоо үйлдвэрлэх гэх үү. За үйлдвэрлэл гэх байлгүй те. Өндөг импортын юм шиг санагдаад ихээсэн шүү дээ. Санаж байна уу? Ковид үеэр өндөг байхгүй болсон. Өндөг бараг 1000 төгрөг болсон шүү дээ тэр үеэр. Надад өдөржин шинж ажиллаж иж шатгааны хамсалт бол өнөөдөр бол бүрэн шийдвэрлэгдлээ. Улаанбаатарын асуудал бол өнөөдөр үдээс ашиг гэдэг бол асуудал болчихно. Хэвийн хэмжээндээ хэрэглээд явах юм бол одоо бас байдал нөхцөл тогтворчхоор байна. Уржигдраас өчигдөр хамаагүй дээрлсэн, өчигдрөөс өнөөдөр хамаагүй дээрлэж одоо зөвхөн А92 дээр үүссэн шок бол үндсэндээ өнөөдрөөс ингээд одоо хэвийн байдал руу шилжих рүүгээ орж байна. Асуудлыг бүрэн шийдэж одоо импортын хэмжээг хэвийн болгож хэвийнээс одоо бараг 2 дахин хэмжээнд оруулж ингэж шийдэж чадлаа. За засгийн газрын тэргүүн энэч салбарын сайд энэч ингэж мэдэгдсэн ердийн өдрийг бодвол нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлсэн өнөөдөр л шатгууны нийлүүлэлт хэвийн болно гэж амлаж байсан. За гэвч өнөөдөр 12 цаг 56 минутын байдлаар нөхцөл байдал дээрдэггүй хэвээр үргэлжилж байна. Петромос шунхлай МТ гээд томоохон шатгуун түгээх станцуудын зарим салбарууд нь бол нийлүүлэлт дууссан гэдэг ийм тайлбарыг өгөөд шатгуу өгөхгүй байгаа бол за өгч байгаа салбаруудад нь дараалал ихтэй за 50,000 төгрөгийн хязгаарлалт тогтоож жолооч нарт шатгуу өгч байгаа ийм нөхцөл байдалтай байна. За энэ 7 хоногчингоо шатгуунаа шийдчихсэн гэд байсан боловч за би л өчигдөр орой яваад дандаа оочтой байлаа эсвэл хаалттай бензин колонкууд үлээ. За магадгүй хотынхан маань бензиний дүүргээд байгаа учраас бас хомсдол үүсээд байгаа байхыг үүсэхгүй шүү дээ тийм ээ. Тэгвэл хөдөө орон нутагт ямар байгаа бүгд харцсан. За бензин тас алдаж хэр байна да. За ёстой бензин нүднийг юм болоод байгаа шүү дээ. За одоо 10 сарын дундаас л эхлэх байхгүй болсон. Тэгээ одоо та хэд мань яаж энэ малдаа үйл залах унаагаа энэ мотогоо цэнгэлж яаж тэгээд юм. За тэгээ энэ тэндээс ойч мөчтэй төв явсан хүмүүсээр л олуулаад төгжил ирж байна. Зарим бинээсээ гуугаа тэгэл. Гуугаал. Яг хөдөөж гисэн хомсдолтой байгаа юм шиг манайхаа. Нөгөө юу ч өөрхий мотоцикл ч юм бол дүүргээд нэг шалахгүй л гэдэг. Нэг үсрээд за бүр макс нь 5 литр л үлгүүд тий. Тий 2 морь идэвчтэй. Хөдөө орон нутагч гисэн хомсдолтой байгаа юм байна. Бензиний хомсдлын хажуугараас түлшний хомсдол яваад байгаа. Тэгсэн чинь тэр хомсдол дээр нөгөө муу дээр муухай дээр улцсан гэчээр хомсдол дээр нэмээд бас аппликейшны хомсдол гэж юм болоод байна. Хомсдол үүсэж байгаа түлшээ иргэд арайхийн олоод авах гэтэл хотоолоо аппликейшн гацаж иргэд түлш авахд бэрхшээл үүсээд байна. Улаанбаатар хөгжлийн корпорац хувьцаат компани тус аппликейшнийг үүсгэжээ. Нэг гэрийн олон гишүүн аппликейшнд тус бүртгүүлж давхарсан тоогоор 300,000 гаруй иргэн ашигласан тул гацаж эхэлжээ. Хонхон дуурхаар дамрантаа гихчээр арайхийн нүүрсээ олоод авах гэтэл аппликейшн гацах аппликейшн юу вэ? Нүүрс авахын тулд аппликейшнтай авах хэрэгтэй юм уу? Ажиллуулж чадахгүй байх, иргэний үнэмлэхгүй орон нутгийн харьяалалтай төр оршин суугч байх, гих зэргээс түлшээ худалдан авч чадахгүй нөхцөл байдалтай Digital Nation дайм. Хонхон дуурхаар дамрантаа. Йоо ямар тэнэг юм бэ? Гэхдээ энэ би сандгийн би чинь гэр оролцоо өгөх гэхгүй манайх дайрхих. Тэгээ би чинь жил болгон нүүрсэнд явна. За тэгээ налахын нүүрс энэ юун дээр цайз 16 дээр бол ингээд портертой за 30-тай ингээд зар. За мань ахыг бодвол бас арай жоохон байсан. Тэгээ нэгт би нүүрсэн ч үзег үлдэхтэй. Ямар ч байсан манай гэртэл нэг портер нүүрсэл өвөлдөө нэг ирээлээр өвлжөнгөө төлдөг байсан. Одоо юу гэдэг? Одоо үед мань нь хүүхэд яг тэр үеэстэй цэцүү хүүхэд байсан бол одоо манд одоо нүүрсэнд очилж явах байсан биз дээ. За би ингээл тэр аваар очингууд бүгдээр л надаас аваараа гэл гэлтгэлсэн сайхан хар налахын нүүрсэж өстө булаацалтаа намайг чинь булаацалтаа өстө гууж ах нь өстө хямдруулаад үгээд ингээл тэгэл нэг жилийнхаа нүүрсийг портероор ч юм уу 30-тай авдаг байсан. А гэтэл төр энэ түлшийг авснаас хойш юу болсон бэ гэхээр бид нар нүүрсэндээ очрлог байсан. Очрлоод бүр авч чадгаа байсан. Тэгээд бүр авч чадахгүй дээрээ дахиад аппликейшнтэй болсон. Аппликейшн дээр
олоод аппликейшн ажиллахгүй болохгүй болсон. За тэгээд аппликейшн байсан ч гэсэн бас болохгүй байж магадгүй юм шиг байна. Өмнө нь картаар эсвэл иргэн үйлийг QR-аар ингээд бүртгүүлээд авчдаг байсан шүү дээ. Одоо болохоор зэрэг энэ түлшийг авахын тулд хүн суртал үүсгэж байна гэдээ яриад байна л да. Жишээлбэл газрынхаа гэрчлэгийг ч юм уу те одоо нөө иргэнийхээ өмнөх хуулбарыг хорооны тодорхойлолтыг гэдэг шиг тэрийг тэднээсээ бүрдүүлж ийж одоо тэр нүүрс авах эрхийг нь цаашаа системдээ бүртгэнэ гэдэг юм шиг. Ер нь зүгээр л ямар нэг юм би худалдаж авахд би өөрийгөө батлах яг ямар хэрэг байгаа юм бэ? Тэ би нүүрс чинь одоо өдөр тутмын хэрэглээ байгаа шүү дээ. Мөн одоо гэрийнхээ доотлын дэлгүүрээс очиод талах аавн сүү аавн гэсэн чинь намайг одоо байрныхаа гэрчлэгийг харуулаа гэж яхад адилхан мэстэй энэ чинь. Шаардлага тавьж байна. Энэ тал дээр ер нь ягаад урдных шиг. За ямар яг зөв тодорхой хэмжээний лавлага авж байгаа. Тэгэхгүй бол ямар асуудлууд үүсэж байна гэхээр яг түрүүний миний хэлдэг шиг хөдөө орон нутагт жил 100 мянган тонн Улаанбаатартын сайжруулсан үсийг авч гаргаад байна. Тэр нь болохоор ингээд нэг үрхийн олон иргэдээр бүртгүүлж давхарцсан тоогоор аваад байгаа байхгүй. Дараагийн асуудал нь аж ахуй нэгжүүд 1 кг-ын 250 төгрөгөөр авах мэдлэнгээ 175 төгрөг 200 төгрөгөөр авч хямдралтай авахын тулд тэгээ ингээд нэг аж ахуй нэгжийн иргэлээ чинь жилбэж яг хямдраад байгаа гэж хаад. Бас тодорхой хэмжээгээр нэлээд олон сайтуудын хэрэглээ байгаа ш. Тэр мөнгөө эмрэхийн тулд давхарцсан тоогоор иргэдээр бүртгүүлж хиймлэр ингээ хомсдол үүсгэж аж ахуй нэгжүүд. Ард иргэдийн эмчэн зарт юм уу? Нүүрс авъя гэсэн чинь за юу хорооны тодорхойлолтоо газрын гэрчлэгийг иргэний үнэлгээ нотротоор баталгаажуулаад дээрэс нь хажуу талын айлын тодорхойлолтоо авчраа. Тэгээд дээрэс нь аппликейшнээ тат. Тэ ямар лалрын юм болоод байгаа юм. Зүгээр бодъё л доо хэрвээ би нүүрс зардаг байсан бол бид аль болох хүн аваад байвал баярлна үстэй. Тэ? Хүн аваад байвал ашиг их олж ил гэсэн үг шүү дээ. Тэ, их л авч байвал тэ. Тэ, галдан байгуулга хитэн тооноор нь авч байвал сайн шүү дээ. Би хараад эцэг бүтээгдэхүүн зарж би дундаас нь ашиг хийж байгаа хүн юм чинь тэ. Энэ ямар ингэ зах зээлийн онол нь эсэргээрээ шагаад. Тэ. Аваад байвал би ч гэсэн нүд мүдэн ингээл гялтганаас та манахаас та нүүрсний бололт амар сүүлдээ компаниуд аваад ирлээ гэж та баярлалт гүйсэн чинь манай дарга давай далаа байхгүй аваад байна. Ана агуулмаар уу байна. Энд ч одоо бүр авсаар байгаа нүр хиймэл хомсдол шаачлаа гэж мэн. Энэ биш үү? Энэ бол зүгээр яг гаж үзэгдэл шүү. Энэ бол гаж шүү манайхаа. Yes. Энэ бол үнэхээр гажиг шүү. Энэ тэнийг юм яриад зогсож чинь гэдэг бол өөрснөөс ичих ёстой шүү. Энэ бол ийм Монгол улсад энэ төрийн оролцсон юм ямар лалрын гажиг болцсон байгааг ингээд энэчээс харж бол. Тэгээд энэ үйл манайхаа идрээс эхлэегүй байгаа шүү дээ. Одоо хас 3-тай байгаа гадаа. Ийм байхад ийм байж байгаад идрээс эхлэхээр хүн амьтан хөлдөж өгөхгүй дээ. Давай далаа даргаа. Өөрийнхөө дүүх тэр метростроны дарга болгоод явж байхаар наад өөр асуудалтай анхаарал хандуулаач. Тэгэд одоо дарга болохоор хамаатан саднуудад тойруулаад энэ тэнд ингээд паразитлахын паразитнуудаа энэ тэнд ингээд тавьчихдаг. Тэгэд гоо манайд өөрийнхөө хүчээр тийшээ орсон гэн. Шаагаад. Манайд өөрөө багаас метро тоглож ирсэн учраас метроны дарга олсон шээ. Би ерөөсөө хамаагүй гэж хэлдэг зэрэг. За тэгээд Нямбатар дарга түншнээ урддаг чинь бас эрүүний шүл уулгасан. Юуны үйлдвэрлэлийн дамжлагаас гарч байгаа юм дээр давхар чанарын хяналт ажиллал. Энэ нэг биш. Та хэдүүл нэгхэн савлгаа тэгж явсан гэдэг бас тэр энэ гомдлууд гараад байна. Хэдүүлээ танаа савн дээр чи би ондоо андуураагүй 25 дээшээ нэмэх хасах 1 кг гэд бичсэн байгаа үстэй. Тэгээ яагаад энэ хүмүүс чинь 10 итгэн кг байна гэдэг. Одоо хариуцлага яриа шүү нөхдүүдээ. Юу вэ? Бас нөгөөд нь 25 кг-ын нүүрс гэж зарснаа. Нөгөөд нь 25 кг хүрэхгүй байгаа. What the fuck? Одоо дотор нэг бүсэн чулуу хийгээ зараач өста. Хэдүүлээ эн чинь төрийн ажил гэдэг бол заавал тийм нэг одоо хариуцлагатай зарчим дээр явах хэрэгтэй. Тэрийг бодож одоо эрдэнэ энэ гомдлыг арилгах тийм гомдлуудыг шууд тэр борлуулалтын цэгүүд дээр үлдээгээд тэгээд тэр хүмүүст хохирол мохирлын буцаас төлөх
ийм асуудал шийдэх. Яасан гэхлээр surely. Вау, би танаас 25 кг нүүрс авсан юм аа. Тэгсэн чинь 18 кг байсан. Би 7 кг-ийнхаа мөнгийг авах гэсэн. Тийм үү мэ. 7 кг-ийн чинь мөнгийг ингээ те манай Нямбатар дарга өгсөн юм аа. Вау, амьдрал дээр тийм болно гэж бодож байна уу? Энэ штэ гэсэн шууданаас хулгаалаад эхэлсэн. 25 хил биш 10 хэдэн хил зараад эхэлсэн. Дундаа нь хулгай явсан. Үш манайхан энэ яг бүр яг социализмын үеийг хуулцсан юм шиг шааж энэ. Бүр яг социализмын үед ийм дарга цагт хуул болвол болдгоо ажил явдггүй байсан. Яг бүр яг хуулцсан юм шиг зөв. Z generation-ийн хүүхдүүд хараад ороо социализмын үед яг ингэж явдаг гэсэн шүү. Тэгээд ардаа яагаад хүн бүр баг балчраасаа эхлэн социализмын өмчийн эс ширхэг бүрийг арвилан хамгаалах ёстой гэж ураа байдаг байсны гол шалтгаан ийм. Төрд ажилтдаг байсан хүмүүс нь хулгай гэдэг байсан байхгүй юу та? Дарга загнаа нэмэр байхгүй байсан байхгүй юу та? Тийм шүү дээ. Тоочиг үзэнгүүдтэй тооч дээр юу болж байгаа вэ? Тэ? Дарам гэдэг нэг дарга бас тэ улсын мөнгө шагаад байгаа шүү дээ. Тэгээ Монгол улсын тэ бүр ингээд Монгол банкнд байгаа 4.4 тонн алтгийчээд шаагаад байна шүү дээ. Яг л адилхан юм шааж байна. Энэ бол кино шиг шааж шүү дээ. Өөр ардаа. Тэ лута архины үйлдвэрээс арх шаасан. Лута махны үйлдвэрээс мах шаасан. Тэ 80-аад онд болдог байсан юм. Одоо ингээд 2025 онд ингээд Нямбатар даргын нүдэн дээр ингээд болж шít манайхаа. Энэ одоо юу болоод байгаа биз таавар. Би нэрээ П гэж хэлмээр нэр шүү. Яана. За тэгээд энэ бол зүгээр месс. Энэ бол яг амьдрал дээр болж байгаа жинхэнэ жоок, онгоо. Одоо юу гэж хэлэх юм те? Социализм зүгээр ингээд авсан дотор байсан те аль хэдийн нас орцсон үхсэн байсан тэр социализм гэдэг юмыг ингээд зомби болгож гаргаж ирээд ингээд яг л тийм болж байна. За өнгөрсөн 7 хоногт бас нэг юм та бүхэнд сануулсан анзаарсан уугүй юу? Нөгөө Монгол улс Улаанбаатар хотын ус хуучин нүүрс 3К, шинэ нүүрс 5К ямар ч ялгаа байхгүй уутан ялгаатай байдаг байсан. Уутан л өөрчлөлтсөн. Шинэ нүүрс 21 кг, хуучин 25К. Мань ойлгохгүй нүүрс. Нүүрс гэдэг аялал дооноо гэж байна. Нэг нөөцөн дээр одоо театр барих гээд байгаа шүү дээ. За тэрийг Нямбатаргаас асууж. Тэр үндэсний цэцэрлэг түрээлэнтэй ерөөсөө яг хавирахгүй шүү дээ. Энэ хүмүүс ингээ буруу ойлголоо. Усны нөөц мөцтэй. Тэрний усны нөөцөөс хамгаалтын бүсийг гаргаад тэгээ бүр цааталтаа баян зүргийн товчооны тэнд яаж байгаа шүү дээ. Тэгэд энэ мэдээллийг ямар хүмүүс гаргаад байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ өмнө нь үндэсний цэцэрлэг түрээлэн уг нь 1200 га байсан юм билээ. Энэний бараг 360-аад гааг нь МС-с авсан юм билээ. MCS again, okay. Sky Resort байсан тал. Тий, Sky Resort байсан. Тэгэхээр нэг компани байсан. Okay. 300-400 гагаар нь аваад юм хийчих болдог. Төр өөрөө тэр цааталт театр байгуулъя гэдэг энэ гадны зээл тусламж ашиглалтыг сайжруулах гэдэг нэг талаараа шаардаад байгаа шүү дээ. Тэгээ би байхгүй газрыг өөр хаанаас байлах вэ? За. Ой, стил гэхдээ Sky Resort байгаль орчинд тохирол үзүүлж байгаа юм уу? За яг тодорхой хэмжээнд үзүүлсэн л ах л та тухайн үед ингээ барилгын ажил яваад үзүүлсэн л ах. Хаа байсан те үндэсний цэцэрлэг түрээлэнгээс бүр бараг хичнээн километр тэр уулын ингэрт байгаа юмыг үндэсний цэцэрлэг түрээлэн байсан шээс. Нөгөө муу бол нөгөө муу хараа уухаа гэдэг чинь нөгөө МС шээс. Тэр сайхан гарууд юм. Оос үндэсний цэцэрлэг түрээлэн биш гэж юу? Окей. За бас тийм байж болох тий. Стил гэхдээ тэр дархан застгаа зэрэг тий. За мэдгүй. Тэрэнд одоо би санаа зовоо тий. Би ч одоо MCS-ийг үзье ядах шалтгаан байгаа ш, өмөрөх шалтгаан байгаа ш. За. Ахвал өмөрчлөө юм. Бид нар тэр уулын ингэр дээр байгаа юмны тухай яриаггүй штэ дарга. Тэр Улаанбаатар хотын нөгөө усны нөөцийн худаг байгаа газар битээ юм барьчихэл гэд гуйгаад байгаа штэ. Юу MCS тэр уулын ингэрт байгаа тэр Sky Resort юу яриад байгаа юм бэ? Ирүүл байна уу?
Эрүүл байна ууш эдний нэг мэдрэл зэдэрлээ шалгуулмаар байна шүү. Шар хатмаас нэг таньдаг манайха нэрэ таньдаг юм ч байна уу шар хатмаас нэр тоглоомгүй. Тэгвэл нэрэ ярьж байгаад үзүүлээдгүй юм нэтэйгээ энэ нэрэ энэ солиорлол нь бүр дээд зэгтэй шаачлаа шүү манайха. Энэ солиорлоо шүү дээ зүгээр ингийн ингэж бодоод байна шүү дээ манайха хамгийн амар нь. Өвлийнхээ аяллыг төлөвлөж байгаа бол би та бүхэнд яг одоо iTrip-ийг санал болгож байна манайха. Би энэ өвлийн аяллынхаа онгоцны билетийг iTrip-ээр захиалсан байгаа. Би тэгтээ 9 сар захиалсан шиг санагдаж байна те. Эрт цагаалах тусмаа илүү хямдхан байдаг. Дээрээс нь 1-2 хоногийн зөрүүн дээр онгоцны маш их үнийн зөрүү гардыг шүү. Тэр зөрүүг та Wow, stop man. That's not cool bro. iTrip-ийн аппликейшнээр ороод харахад маш тодорхой харагдаж байгаа. Tomorrowland либерал үзэлтэй холбоотой нэгэн одоо этимолог гэж ярьдаг юм да. Этимолог гэж үгс вэ? Нэгэн үгийн тайлбарыг нэгэн гишүүн хийжээ. Тайван улс төрийн үзэл баримтлалын үед ямар үзэл баримтлал? Социал-демократ. Социал-демократ. Одоо энэ ардсан намд юу нэ? Яаж нийцэж байгаад байна? Liberty гэдэг бол freedom гэсэн үг биш. Эрхчлөө гэдэг бол freedom гэж тустай ухтай. За. Liberty гэдэг үг бол lib гэж үг нь бол латин гаралтай. Оройдвол чөлөөлөх гэсэн үг. Одоо Liberation Army гэдэг яриад байгаа lib чөлөөлөх, эрти гэдэг бол эрти гэдэг дагуур бол анагаахын хэлэг их байдаг л да латин үг. Боомлох гэсэн үг. Оройдвол liberty гэдэг бол эрхчлөө боомлох гэсэн. Яг онсон. За. Лип честно эртээ гэдэг шиг. Өстөгөө ийм онгоо өгдөг мэдгүй. За, оригинал олонгууд libre буюу free чөлөөтэй гэсэн үг юм байна. Тэгээд латинаас дараа libertas олж хураад хуучин Франц хэлэнд олонгууд liberté болоод англи хэлэн дээр олонгууд liberty болсон юм байна. The state of being free within society from oppressive restrictions imposed by authority of one's way of life, behavior, or political views. Ice cream гэж юу гэсэн үг юм бэ гэж чинь мөхөөлцсөн. Ice гэдэг нь юу гэсэн үг юм гэж чинь мөхөө гэж. Яг тэр шиг шаацаас тэ. Либ гэдэг нь хэрэгчлээ эртээ гэдэг дагуур нь бол гэж. Тэгсэн чи эрхчлөөг хязгаарлах. Өөр эртгээр төгс ямар үг үгүй. Мэдээ жишээлтэй. Property шүүх. Puberty. Definition of puberty. Ой, энэ жаврацсан шээ. За. Тэгэхээр pub гэж үгсэн үг ээ. Puberty гэдэг чинь pub гэдэг чинь public house буюу те ингээд бөөндөө цугладаг газрыг хэлэх юм байна. Puberty гэдэг чинь бол ер нь бол те бөөндөө цугладаг газрыг хорих гэсэн үг юм байна шүү дээ. Буруу ойлгосон байх шүү. Тэ шилжилтийн нас мас биш юм биш шүү. Гэдэг үг чинь liberty гэдэг чинь эрхчлөөг хязгаарлах. Энэ эрхчлөөг хязгаарлах хөшөө шүү дээ. Statue of Liberty. Liberty statue
чи юу гэсэн чи энэ бол эрхчлөөг хязгаарлах гэдэг нэртэй хөшөө юм байна гэж. Дарангуйтай хөшөө. That's crazy. Нэрээ. За яах вэ? Тэгээд одоо болно. Хэдүүлээ болно шүү манайхаа. Таалах юм байна. Аштай. Мөхөө гэдэг шиг шаачаас. Ардын намын зодон энэ 7 хоног ч гэсэн үргэлжилсэн. За тэгээд зодон яаж үргэлжлэснийг бүгд харцгаая. Тийм учраас одоо би шадар сайд амар сайхан сайдыг бас ажлаар чөлөөлж байгаа өнөөдөр мэдэгдэж байна. Иргэн сайдын өрөөх нэгэнд шатгууны хомсдлыг бид нэр шийдвчээд байгаад шатгууны хомсдолтой гэж нийгмийг өдөөж төрхөрж байгаа юм шиг юм ярианууд. Арай гэж бид нар одоо өдөржин шинж ажиллаж иж шатгууны хомсдол бол өнөөдөр бол бүрэн шийдвэрлэгдлээ. Ийм тангимаасаа зурсан байр суурь зарчмуудыг хүртэл илэрхийлж байгаа явдал бол бас үнэ хэлэхэд бидний байрлалсан хаалтын бид нийцэхгүй. Юм учраас ингээд өчигдөр үндсэндээ ороод шийдэх байгаа бичгүүд ингээд явуулаад чөлөөлөх болсныг хамтлагийнхаа амар сайхан чи би нийл танд юм санагдах хаа. Цаашдаа ажиллана гэж хүсье. Мега шот welcome. Ингээ гараа явчихдаг юм уу тий? Өө эн чинь бас нэг жоохон удлаа ингээ суудаг юм уу? Гэхдээ би байж л та. Би дахиад жоохон шадар сайд хийж л та гэж юм. Шадар сайд юм уу те? Эйгүүл юм боллоо. За тэгээд шадар сайдаа чөлөөлсөн. За ингээд хууль зүйн сайд чөлөөлсөн. Одоо шадар сайдаа чөлөөлж байна. За ингээд А эсвэл А Б 2 хоёулаа нэг талд орлоо. За дээрэс нь амар баясгалантай холбоотой бас мэдээлэл гарсан. За авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлсээс улсын хурлын гишүүн амар баясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах их хэмжээний хахуул авах үндслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэрэгүүдэд тус эрүүгийн хэрэгний шалгаж яллагтагчаар татах саналаа ирүүлсэн. Урьдчилж гаргасан санал бол үндсэлтэй гэж үзэж за улсын хурлын гишүүн амар баясгаланд холбогдуулан эрүүлийн тусгай ангийн 21-р зүйлийн 2 дахь хэсгээс улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах, за мөн их хэмжээний хахуул авах, за эрүүлийн тусгай ангийн 22-р зүйлийн 2 дахь хэсгээс улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэхүүгээр хөрөнгөчих гэсэн зүйл ангиар тус эрүүгээр хөс ялчаар татаж, за мөрдөн шалгах байгууллагт хөргүүлж одоогоор холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. За үндсэн хуулийн цэцэн шийдвэр гаргаад авилгалтай тэмцэх газрын гинт хурдан ажиллаад гэсэн. Хүшээ. Энд чинь нэрээ гинт хэрэгтэн байсан юм биш үү? Ардын намын хурлаас өмнө энийг шалгая л да манайхаа. За тэгээ ардын намын дөрмийн дагуу с ิจ гтнэр татагдсан хүн бол дараагаар томилогдох ямарч боломжгүй. Энэ хүн дараа нь гинт хэрэгтэнж болж болно, болохгүй ч байсан болно. Зүгээр л 11 сарын 15-нд одоо ийм зүйл хийснээрээ дараагт нэр дэвшихгүй болж байна гэсэн. Тэгээд надад нэг зүгээр харамсалтай юм байна. Манай хууль хүчний байгууллагын зүгээр ингээд харваас ийм улаан цайм лалрын ийм улс төрийн юмд ингээд оролцоод явж байгаа надад бол жоохон ойгутмаар санагдсан. Яг үнэ. Тэгээд 15 мамныхын тараа нь ингээд шалгаж болно үстэй. Тэгэхгүй ингээд яг ингээд хард сууж байгаа л тий. Альнийхэн тал ялах нь гэж байгаа юм шиг хард сууж ийснэ гинт гарч ирж мөрөд нэг энэ нь бол жоохон онцгой санагдсан. Зай. Яг л тоочиг л харагдаад байгаа юм шин. Тэгээ зүгээр л те өрсөлдөх боломжгүй болгочихж байна. Одоо нэгсэндээ амар баясгалан гэдэг одоо сая энэ төр яллагтагчаар дуудуулж байгаа хүнийх нь болдё. Nice batch man. Thank you. Тэгээ амар баясгалан гэдэг хүнийх нь тал ялж исэн бол одоо Нимбатар ингээд шоронд очиж байгаа гэсэн үг байхгүй юу? Аль хэдийн одоо юу гэдэг сонгуульд явхаас өмнө үр дүн шийдэгдсэн байгаа байхгүй ард нь бол. Тийм байгаастай. Ардталтаа за 100 хүн байлаа. 100 хүний санал 80 аль хэдийн нэгэн талыг нэмчихэж байгаа биш. За 80-ын талд орч дөө. 20 талын толгойд чинь шорж аач. Тийм л байгаастай.
За ингээд ялалтаар алуучи type sheet. Ёо. Ялалтыг шоронгоос гаргаж ирээд сэлэтрийг хутгалуулдаг шийд байгаас яг л ер нь бол адилхан байгаа байхгүй. Ардын намынхан дотроо уучраа олцё гэд ажлын хэсэг байгуулжаа. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн ерөнхий сайд Зандаштар улсын хурлын дарга амар уйсгалан нарын толгилцоон эцэстээ үндсэн хуулийн цэц хүртэл үргэлжилж амар уйсгалан өргөдлөө өгч чөлөөлөгдөн завсыг хурлын дэд дарга болгон. Тэ ямар амар шааж байна. Тэ одоо ер нь бол хоёр талын л өрсөлдөөн байгаа те. Эхлээд энтлийн тал ялаад эхэлсэн шүү дээ. Зандан шатрыг ерөнхий сайдаас нь буулгасан. Тэгсэн чи эдний талынхан үйл ажиллагаа явуулангуудаа нөгөө шүүгчнэрийн юу лээ ямар цэцвэлээ тэрнгээр янгуудаа наа чи хууль бус буулгалт байна гэснээр буцаад ерөнхий сайд болоод тэгснэ одоо энтлийн тал нь аль хэдийн ялаад эхлэнгүүд энтлийн талыг шорлоо шаачлаа. That's crazy. Бид нар зүгээр те гадаас нь хараад юу болж байгааг нэг уншаашаагаад туяа үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон гэх мэт үйл нэг юм спорт үзэж байгаа шааж штэ. Одоо жишээгээр тайлбарлаад одоо юу штэ. За бачуулё энийг гэмтээдэг дээ. Нэрийн сандгүй. Кавайг байхаа те. Хөлдөө урн хөлөө хийгээд бэртээчдэг. Тэгээд аваргаа шаачдаг. явдлууд араасаа улс төрийн хүрээнд өрнөсөн. За улмаар улсын хурлын даргын томилгоо улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн даргын томилгоо зэрэг олон асуудлууд парламентод гацаж нэг намын зовлон төрийн хямрал үүсгэж байна. Тиймээс намын дотоод асуудлаа цэгцэлж намын хурлаар намын даргаа сонгох ёстой гэж зарим гишүүд байр суурь илэрхийллээ. Зөвлөлийн гишүүн учраас тэгээд хуралдаа ирж байна. Ямар асуудал? Хоол энэ хүн амьд юм уу? Зөвлөлийн гишүүн учраас тэгээд хуралдаа ирж байна. Ямар асуудал хэлсэн тэрнийг хэн энэ хүний чи би ингээд шорон цууцсан гэж боддог байсан шүү дээ. Энэ хүний талаарч би амар л олон муухай буруу шийдвэр гаргасан тиймэрхүү юм сонсч байсан шүү дээ. Энэ олонхын давуу байдлаар шийдэн тэрүүгээрээ л асуул шийдэн. Монголчууд ярьдаг шүү дээ. Бүгдээрээ хилцвэл буруугүй бүлээн осоор хэрэггүй гэж. Тэгвэл удирдах зөвлөлийн хурлаар хагаралцсан талуудыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсэг хоёр хуваагдаад байгаа асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэн нэгтгэх үүргийг авчээ. За ажлын хэсгийн гишүүдийг санал хураалтаар сонгож бүрэлдэхүүнд Тогтох сүрэн Нямдорж, Нямбатар, Ж Бат Эрдэнэ, Амар сайхан, Ж Эрдэнэбат, Минт сайхан, Учрал, Инхвалд, Испаяр, Инхваяр, Дашёндон, Инхбаатар нар багтсан байна. За ажлын хэсгийн ахлагчаар Хүрлбаатар сонгогдчихэ. Мэдгүй. Энэ хэд хоорондоо эвсхүү. Дандаа бинийг үзэхгүй хүмүүс бөөндөө нэг газар цугларсан юм шүү дээ. Тэгээ хамгийн гол нь одоо найрамдан гэдэг нь одоо бас яа гэсэн үг юм те. Тий тохиролцоод гэмт хэрэгүүдээ бүгдээрээ нууцгаач гэсэн үг юм уу яа гэсэн үг. Тийм шүү дээ. Одоо хоёр талд угаасаа л үгтэй. Угаасаа л те ямар нэгэн байдлаар улсын юм гэдсэн гэмт хэрэг хийснийг уусаа хин юу хийсдэг барыг мэдэж байгаа шүү дээ. Тэгэл нэгэсэндээ тохиролцъё гэдэг чинь би чамайг илчлэхгүй чи намайг илчлэхгүй те би чамд энэ юмны тэдэн хувийг өгчээ те энэ одоо ингээд нийтдээ одоо хэдэн 100 их 80 төгрөг байдгийг одоо энэний ер нь бол 30% та нар авчих 70% бид нар авчий гэдэг тохиролцоол явна гэсэн үгтэй. Тий одоо хуулийн байгууллага чамааг шалгаад өглөө минийхөө. Ах нь муу сануул бас санч чадгалаа. Бас сайн санч чадна гэж. Ахтай энийхөө өгчүүл ахын чамааг дээр эргээс ч мултлаад ингээд яачи гэж мэгээд. Yes яг л тийм бол. Нэр манай нөгөө нэвтрүүлгээр байнга гардаг манай Eagle-ийн anchor Ануужин маань ирсэн юм шүү нэрээ. Eagle чиний мэдээ бас хэд гарсан баха тий? Нилээд гарсан баг тий. Ануужин Eagle-ийн anchor хүрэлцэн ирсэн маань. Яг anchor хүний өмнө ингээд суугаад ийм юм гэдэг чинь маш их сандардсан байна. Маш их сандардсан байж. Хотлаа тий. Ерөөсөө сандраагүй мөртлөө. Сандардсан байна гэж. За тэгээд тэр одоо нөө үдчих хүн байна уу? Тэр опо чат хийчихсэн. Би тэ verified badge-тай миний стрим үзэхээр сандардгий байна. Тэ хаяа гремикс орж иж үзэн хаяа болонгууд тэ
Франки орж үзсэн тэгээ сая гарan саптай 10 сая саптай наваа үзмж байна сандард нь штэ. Эвлэрэлт явсны дараа ардын намын бүлэгчин бас сар гарan хуралдаж чадахгүй байсан штэ. За учраа олцгоож явах шиг байна бас. Үндсэн дүрмд заасны дагуу улсын хурлд Монгол Ардын намын Монгол Ардын бүлгийн даргын асуудлыг өнөөдрийн хурлаар ярьж. Ой, мен нэг юм асууя та. Та нар ер нь өмнө Амраас Weekly Show үздэг байсан уу? Та мал юм уу гинэ? Манч ер нь мал л та. Жогон тэрэг штэ. Өөрхий тэгээд үздэг байсан. Үздэггүй байсан хүмүүс одоо ингээ ментагаа цуг үзээд эхэлсэн чи Амраас Weekly Show гой санагдаж байна танарт. Хөөе яалч ингээ мен ганцаараа хөгшрөөд ингээ устдаа сонирхдаг болчихоо. Эсвэл ингээд угаасаа сонирхдаг хүн байсан юм уу гэдгийг би мэдмээр байгаа байхгүй юу? Мөрөн цаг гэж байсан шүү дээ. Юу яриад байна? Мен сандгүй. Тэгээд юм сандгүй шүү дээ. Мен мал ахгүй юу? Гшүүх. Амраас Weekly Show яалч гоё ягаал та. Сонгуул бүх насанд хүрээ сонирхсан доо. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн даргаас Жадамбын Бат Эрдэнэгийг чөлөөлж улсын хурлын гишүүн жигчдийн бачаргалыг томиллоо. Мөн одоо улсын хурлын дэд дарга болгон туяаг улсын хурлын дэд даргын ажлаас чөлөөлж улсын хурлын дэд даргад улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс улсын хурлын гишүүн Жадамбын Бат Эрдэнэгийг нэрийг дэвшүүлэхээр боллоо. За ингээд хуучин бүлгийн дарга маань дэвшүүлэн зайлуулагдаад улсын хурлын дэд дарга болоод за тэгээд ардын намын бүлэг анх удаага ч юм бэ энэ зодооноос хойш анх удаага 60 хэдүүлээ бөөндөө хуралдаад шин дарга томилоод хуучин дарга булган туяагийн оронд авиж тавьсан байна. За тэгээд ер нь учир зүгээ олцох тийшээгээ хандж явах шиг. Тэгээд хамгийн гол нь учир зүгээ ололцох гэдэг нь хамгийн лалрын нэг юм хуйлтаны шинжтэй болоо явжлаар одоо яад ч юм. Гэтэ олцох нь зөвлөл юм байл л да. Ингээд учир зүгээ олцохгүй бол тэгээд дахин сонгуул болох юм байл шүү дээ хуулаараа. Тэр арай нэг талаараа бид нар хохироход юм байлээ. Мен мэддэггүй байсан. Тэгээд ээж надад тайлбарлаж өгсөн. Ерөнхий сайдгүй хэд хоног байвал лээ. Засгийн газар огцроод тэгээд засгийн газар огцронгуудаа шинэ дахин сонгуул болоод дахин сонгуулаараа шинэ засгийн газараа тодорхойлох тийм байлээ. Тэнгүүд одоо эцсийн үедээ хэн өхрөх бид нар л өхрөн штэ. Маа мэдхгүй одоо. За нэг юм болсон байна. Эхний ээлжин те ингээ утгадуулсан шархан дээр ингээд хэдүүлээ байндаж нааж байна л гэсэн үг. Дарга нарын тэгээ төсвөө баталж чадахгүй байгаа байхгүй гол асуудал нь. Тэ төсвөө батлахгүйгээс олж засгийн газар нь орох юм байлээ. Тэ. Гол шалгуурыг төлхүүрийг нь хэлээг байна. Төсвөө батлахгүй л удаад байхаа тэгээ төсвөө батлахгүй удах юм бол тэгээ засгийн газар өгсөн юм билээ. Нэг зодтолдож за дээрэс нь тэнцээ төсөн мөсөө ярьж ингээд байж ах зур ер нь иргэдийн маань амьдрал ер нь ямар хуу байгаа юм бэ? Дарга нар маань одоо бол албан тушаалын тэгэл нөгөө төсвөө батлаагүйгээс болоод тэгэл одоо эмнэлэгч нь одоо нүдэн дээрээ эмчнэр чи хүн хүлээлж байгаа гэсэн үг. Яач чадахгүй. Тэмцэл нэг нэгнийгаа одоо огцруулах өөр нэг хүнийг томилох гэд бөөл албан тушаалын тэмцэлтэй явж байгаа шүү. Энэ зур иргэд маань ямар хуу байдалтай байгааг бүгд харцгаа. 5 удах хурал нэг хэл сонгон нэг 2 сервис авахд л одоо 30,000 төгрөг болсон байна. Тэгээ ер нь талах борцгоны нь бол маш их нэмэгдсэн шүү дээ. Саяхан 1000 3,000 болчиход байгаа. Нэг авсан мөнгө маань тэр чигээр явчихдаг ерөөсөө. Тэгээ гайхаад нэг их юм амт ямар мөнгө маань дөрчөөд гайхдаг байхгүй. Тэгээ харах. Энэ ихтэй нэрээ үгти бүгд л гайхаж байгаа хөө. Тэ. Нэр ингэсэл баян ядаагүй дэлгүүр ороод бүр шок шааж байгаа нэрээ.
Одоо E-Mart ороод би ингээл хөрөгч ингээ бүгдийн дүүртэл юм авахд 300 300 болдог гэсэн. Одоо бараг ичихгүй 800 болж байгаа. Ичихгүй бол удахгүй сая маяар юм авах. Яг жоохон их юм авч байгаа юм л да. Гэхдээ ялчгүй бараг 2 хэстэл биш гэл. Зүгээр л гэрийн доотлын дүүр ороод хэдэн сүү талах те юм авахд бараг ичихгүй 100 мянга болох гээд штэ. Тэр нэг Facebook дээр нэг бас зураг харж чинь утсан хям авсан чи 50 мянган төгрөг гээд нэг ийм жижиг утсан хям утсан хам ах. Амар шатж байгаа. Сарын сүүлээр иргэдийн дэлгүүрээс зээл авах тохиолдол улам нэмэгддэг болохыг дэлгүүрийн худалдагч онцолж байна. Харин хүүхдийн мөнгө тэтгэвэр цалин буух үеэр иргэдийн худалдаа авалт сайжирч иргэд дэлгүүрийн өрөө төлдөг болохыг хэллээ. Ах хүслийн кола 1300 гэдэг байлаа гэж байна. Ах хүслийн кола 454 байсан. За. Хүслийн кола 454 байсан. You have no idea. Мен жоохон хөшрөөд байгаа бидрээд байгаа. Тэгээ анх магчиж ашиг те. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт тааруухан. 100 сая төгрөг одоо нэг тор дүр юм бол авахд бараг л боломжгүй болсон дөө. Болж байгаа дэлгүүрийн орлогоос илт мэдэгдэж байна гэлээ. Сүүлийн үед иргэд амттай зүйлсээс илүүтэй яг л өдөр тутмын хэрэглээний талах, ногоо, мах гүрлийг л бага хэмжээгээр авч байна хэмээн худалдагч учрууллаа. Харин бараа бүтээгдэхүүний үн 2 Хатар талах 1000 байлаа л гэж яа. Яа, чат тус жоох хөлтөс байгаа л юм. Остор сонирхоош. Гоё наа гоё. Тэ хатар талах 1000 байсан гэж бодож байгаа хөлтөд остор сонирхож эхэлж байгаа нэг талаараа сайн л та. Яг үндэ одоо босод үзэж байгаа хөгшчүүл байгаа шүү дээ. Тэ та нар ингээд баг багтаа дэлгүүр явахад талах хэд байсан бэ? Хатар талах. Яг өөрсдийнхөө дурсамжаасаа хэлдэ та нар. За 1000 байсан гэж хэлж байгаа хөлтөд баг энэ стрим үзэж хамгийн залуу нахаа. Танаас овоо сүүлийн хөлтөд байна да. Хөөхтөө чиж ааш те. Бэлэр хөгшин өрөөд л байгаа л та нар бол. Тэ талах малах ингээ 500-аас дээш үн хэлж байгаа болонгууд ялч хэл хүүхдүүд л байна л да. Хүүхдүүд л юм шиг санагдаж байна. Миний хүүхдүүд юм шиг санагдаж байна гэж шохгүй. Бас 3 дахин нэмэгдсэн байна. Мэн арай шатны яриг хамгийн хөвчтөлийн нэг нь болоод байгаа юм байлч. Аргагүй л таа угаасаа. Мэн 18 дэх шүүхтэй. Гэтэ наа 18 дэх гэж нэрийг хүмүүс итгэдэг юм шиг байлээ. Мэн Urban Talk-т орсон аахгүй юу? Мэн Urban Talk-ийн үзег байгаа. Гэтэ мэн комеди орж байсан. Urban Talk-аны энэ CTS-гээ жоох хөвгч юу гэж айл шат. Оролцсон хүмүүсээс дэдэхээс нүгсэн. Би хоёр өтгчээс нэчихгүй л өгсөн шүү дээ. Apex мэдгүй. Apex бол үех. Заяа Триш хоёроос өгшин. Билгүү мөнхөш хоёроос ичихгүй болоор хөгшмөх би насаа мэдэхгүй байна. Apex дээр ах юм шиг санагдсан. Энэ юу жоох хөвгт оруулж ирэх яаж вэ? байгаа нь энэхүү графикаас харагдаж байна. Тухайлбал наад захын өдөр тутмын хэрэглээ болсон 1 кг алтан тариан гурилын үн болон төмөсний үн 3 дахин, атар талах болон хонь үхэр махны үн 2 дахин нэмэгдэжээ. 5 жилийн хугацаанд ирж одоо ковидоос хойш гэсэн үгтэй. Энэ 2-оос 3 дахин гэдэг чинь баг багаар бодоход үстэй. Ковидын өмнө атар талах 1289 байсан байна гэдэг. Ковидын үеэр ковидын өмнө баг 1000 хүрэхгүй байсан гэсэн үг. Тэгэхээр ч одоо ковидтэй ялч баймараа. Ковидын дараа л нэг ялчуд өмнө нэмэгдэж амар илт нэмэгд мэдгэцсэн л тээ. Ковид үеэр үхрийн мах 12000 байсан. Би одоо үхрийн мах 12000-аар авснаа би санахгүй байгаа байхгүй юу? Тэр үед яг хүмүүс тэгээд нэг тийм гэртээ махцах авдаг байгаагүй л хальтаа. Тэ ээж нэг өвлийн чамгуу тэндээс нь шомбочдөг байсан.
4 оронтой махны унчих шиг энэ одоо тэ 3 оронтой төмсний үн гэж яах шиг тэ бүр амар гоостай нөр Улсын 6.5 их найд байлаа штэ нөө fucking way. Иргэдийн амьдрал бол нэг иймэрхүү байдалтай байна манайхан. Тэгээд та хэдийг юу лээ энэ жилийн наадмын төсөвч нь 3.1 их найд байлуу. Мөн буруу санаад нь уу? Тийм байх санагдах юм. Улсын төсвийн чинь талаар нь шааж байгаа юм уу те? Тэрбум аа. Үгүй хаа. 9 тэрбум юм уу? За. Мань бодлоо шаачиж. Үе чат уншиж юм уу даа л шааж. Одоо чамаа тэнийг юм бичээд би тоохгүй шүү дээ. Чатыг бол уншчихлаа шүү дээ. Шалаа булаацалтаад тий зодтолж явах зур иргэдийн маань амьдрал улам хүндэрсээр байна. Тэр тусмаа энэ намар маш хүнд намар болж шүү. Хүмүүс ер нь бол хэрэг одоо үрдэг байсан мөнгнүүдээ бүгдийг үрхээ болж гин хүмүүс мөнгөгүй болж гин хаасаагүй аж ахуй нэгж байгууллагууд маань үүдээ хаасан ийм хэцүү. Гэтэ яаж юм мэдрэгч байгаа амар мэдрэгч байгаа. Тэ. Одоо манд мэдрэгч байгаа. Мэдгүй би одоо сар болгон ээж эмээ өвөрд мөнгө өгч ингээл бодол тоо. Манай ээж үүд надаас мөнгө үүдээ гуухааргүй л юу гэдэг мондөг хүн штэ. Иг бата мондөг надаас бол аста өгдөөс юм гоохгүй гэж бодож байгаа юм ба. Тэгэхэд бидгүй би сүүлийн хэдэн сарлаа тасралтгүй л ээж эмээ өвөрд мөнгө өгч. Яг ингээд ялч амьдрал нь хэцүү болоод байгаа юм. Тэгээ манайхыг ирснээр тэ баяа айл тансаг айл гээл тэгэл. Шууд л мэдрэгчээ л да. Үе ирсэн байна. Тэгээд та бүхэн маань харин албан тушаал эрх мэдлийнхаа зодоныг хийсээр байна. За манайхан чат GPT хэрэглэж байгаа хүмүүс байна уу? Байна уу? За тэгвэл яг чат GPT-тэй адилхан Монгол AI чат гарч ирсэн байна. Энэ бол бидний эртний танил эгүүнээ юм багмаа. За тэгээд анх бол нэг жоохон ингээд нэг төр Did you try эгүүнээ чат? Is this good? Одоо сумын газар дараагаас болоод нэг ингээд нэг хүмүүс нэг сонин танигдсан шүү дээ. Би гол нь та бүхнийг яг өөртөө татаад үзээсэй гэж бодож байна. LLM буюу Large Language Model гэдэг ийм загвар ерөөсө хэдхэн орон хийсэн юм бэ? ChatGPT одоо юу гэдэг те? Британи, Монгол бүгд найрамд хятадаар дуусч гэдэг юм уу те? Та бүхэн эгүүнээтэй ингээд ярилцахад таны монгол хүний яриаг 97% ойлгодог ийм AI зөвхөн эгүүнээс өөр байхгүй. За. Та гол нь энийг татаад хэрэглээд үзээрэй. Яг монгол хүний яриаг ойлгоно. За хамгийн гол нь энэ локал мэдээллүүдийг ChatGPT-гээс ч илүү сайн аавна гэсэн үг. Монголтой холбоотой мэдээллүүд гэсэн үг тийм. Автобусны мэдээлэл, за цагуурын мэдээлэл төрийн үлдсэн 3% яах вэ? 3 алтан нэстэ 97% ч амар их сонсогдчихл байна л да. Дурч үзнэ хэдүүлээ. Тэ. Одоо амраахаар бол мөнгө төлөөс орчлуулж байгаа юм шиг байна. Хэдүүлээ үнэгүй тест хийгээд байгаа заа. төрийн байгууллагуудын мэдээлж гэдэг юм уу те. Тэгэхээр та бүхэн Монголынхоо AI-ыг хэрэглээрээ. Яг одоо татаад аваарай гэж та бүхнээс хүсмээр байна. Бид монголчууд учраас яг Монгол AI хамтдаа хөгжүүлье. Одоо энэ бол ямар нэгэн төр мөртэй ерөөсөө холбоогүй. Яг Монгол инженерүүд маань, монголчууд маань нэг талаараа хүмүүс илүү ашиглах тусам илүү сайжир шүү boys. Тэгээ үндэсний үйлдвэрлэлд дэмжил хэрэгтэй шүү дээ. Yes, эгүүнийг татаа үдчихгүй дөө чат. Үдчихэлтэй. Тэгээ M-book-ийг ашиглаж л та. M-book-д илүү олон ном орвол гоё л байна. Өөр гоё дэмжичмээр юм чи. Тэгээ захи гэдэг аппликейшн. Тэр аппликейшн бол тэгээ жоохон үнэтэйтэй. Гэхдээ миний респектийг авсан. Тэгээ өчигдрийн стрим үзсэн бол ер нь бол захиг ер нь бол мань ягаад үнэгээр суучлах дуртай вэ гэвэл өчигдрийн стриндөө сонссон байх. Тэгээ ямар ч энэ гурав бол респект. Өөр бас Монгол гоё юм чи юу юм. Уцаа гарч ирнэ. Монгол өөр аппликейшн юу ашигладаг вэ? Хаанбаг зайл шүү. Өөр Монгол аппликейшн байт юм. Ток бол зайл. Ток-токийн байнгын хэрэглэгч. Тэгээ ток-токийн ер нь бол хамгийн топ юу гэдэг 10% нь л би байгаа бах. Ток бол зайл. Би бол ток бол дурггүй. Тэгсэн мөртлөө би ингээ үзэн ядаад хэрэглэдэг.
гол нь өрсөлдөгч байхгүй биш та. UB-Eats энэ тэр сонгодог үг юм алдаагүй. Тэр нэг жантай удаан гом бас давгүй. Ямар ч тогтгоо захиалгаас би UB-Eats дээр дуртай. Flashback гоё. Flashback би янз янзын үйлдвэрийн үнээр нэмнүүд авдаг. Flashback гоё. Нэр Animax VMAX. Дуртай. Маш хэмтгэн штэ. 7900 төгрөг юм биш шүү VMAX. Мэргэн чат гэж байна мэдэхгүй юм байна. Автобус хардаг апа. UBCap. UBCap yes байнгын хэрэглээд байгаа. UBCap-ийн ганц таалагддаггүй юм болонгууд амар муу машинууд, муу жолооч нар байдаг. Би ингээд ямар ч сонголтгүй зүгээр ингээд үхрийн шифт малын шифтер үнэрсэн машинд ингээд түгж ирдэг. I hate that shit. Тэр нөгөө жолооч нартай хариуцлага тооцоод тэр хасгыг хасаад муу үнэлгээтэй юу гэдэг 4-өөс дээш одтой жолооч нарыг дуудах бод тийм ээ тохирхоо ревю нь юурээс ажилтдаг. Тэр нь бол зайл. Нэрээ тэр юу байгаа мó чад. Нөгөө ард иргэд ингээд дүрм зөрчсөн машины зургийг тавиад торгуулынх нь мөнгнөөс мөнгө авдаг болсон гэж тэр үнэ юм уу? Тэр байгаа мó чад. Орлоготой олсон мөнгө олсон тэр ингээд. Симсим чи Монгол биш шүү дээ. 100k is no fucking way. 120k. Чингэлтэй минийх шүү. Юу 102 гэдэг аппликейшн юм уу? E-Podis юм аль нь чад. Наа бичлэн дээр байгаа тийм үү? Окей. Өөртөө хөгжүүлж байгаа ийм аппликейшн. Хэн төрүүлж зураг хийсэн мөнгө авах юм байш шудрах штэ. Хэн төрүүлж хийсэн л авах хэрэгтэй штэ. 13 минийх шүү. Окей. Яг Монгол хувийн компани хөгжүүлж байгаа аппликейшн шүү манайхаа. Тэгэхээр та бүхэн яг одоо утсан дээрээ татаараа тэгээд Монгол хүмүүр Монгол хамтдаа хөгжүүлцгээе. Ямар ч үн төлбөргүй байгаа юм байна шүү. Яг одоо татаад та туршаад үзээрэй. Баярлалаа. Эгүүнэ. Тийм л оюуха. Эгүүнэ чат. $11 сарын 1-ээс 102 аппликейшнээр дамжуулаад иргэд өөрсдөө цагдаа хийж болохоор болжээ. За 2025 оны 11-р сарын 1-ний юу яг Мэндэг үтцэн шиг шагаадах юм. Яа, юу гарахыг таагаа шагаад энэ хэдийд тохиолж ба. Police application-ыг ашиглаж иргэд зам тээврийн зурчлалыг тээврийн цагдаагийн VMAX нь кино солонгос кино сайт. VMAX юм ээ л. VMAX. Альбаас нэрхтэй байлээ шүү найзуудаа. Animax юм байлээ шүү. Энэ хулгайн кино байд юм болов уу гэж бодоод бурууддаг байсан юм байлээ. Хэлгэх боломжтой болж байна. VMAX TV. Окей, VMAX TV. Ингэснээр баталгаа Токи моки гайгүй штэ. Токи зай штэ. Миний утсан дээр ажилдгүү. Утсан дээр болонгууд манай Android дээр тоохгүй. Developer mode идэвхжүүлсэн байна гэ Токи миний утсан дээр ажилдгүү бат таа. Why? Жуулсан зуршил бүрээсээ 10-аас 20 хүртэлх хувийн урамшуулал хүртэх юм. Зурчлалын тухай болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр дүрмийн Developer mode би яг унтрах юм. Унтрахгүй штэ. Даалтаараа тухайн одоо хариуцлага тооцож байгаа эрхвээ цагдаагийн албаагч тухайн одоо иргэнээс ирсэн мэдээллийг хараад энэ зөрчлөө мөн гэж үзэх юм. Сургуулийн 10-аас 20% урамшуул олгоно. Үнэхээр одоо зургийн шаардлага хангаагүй ч юм уу те тухайн машины
одоо тодорхой байршлан зогсоосон байршлан тодорхой харагдахгүй ч юм уу гэх мэт одоо алдаатай мэдээлэл байх юм бол тэрийг эрх бүхий цагдаагийн албаагч одоо туршил тооцохгүй байх юм бас боломжтой гэсэн. Окей, зураг гоё явах юм биш үү чат. Хаана яаж зөрчил хийснийг яг гоё зураг авч сурах юм бол танд бол free money юм байна шүү дээ. Тэсүний яагаад гейсүүлсэн юм бэ? Мэн тэгж хэлээгүй бро. Мэн дөрөв яриад дууссан яа стрим ухраа үзэрэй за. Өдөр онц 100 өрүүлчих юм бол мэдэхгүй байна. Энэ тэгээ нэрэ мөнгө өгөх юм уу? Мэдэхгүй. Өгөх л үүдээ одоо. Яг мөнгө авсан уу та нар? Мөнгө даасан чи орж исэн юм уу? Эсвэл яг өгөхгүй баталгаагүй зур бахан оруулчихсан уу та нар? Иргэд өрөөс иргэд аралцуулах тактик аггүй зөвлөлтөө зөв би бол энийг бол дэмжиж. Бас энэ холбот юм болов? Аваагүй байгаа. Окей. За энэ бол үнэхээр big like шүү. Би бол энд үнэхээр баяртай байгаа. Yes. Дүрм зөрчиж байгаа. Нөгөө хүн нь эхлээд торгуулаа төлж иж орно жийш. Жийш. Хүмүүсийг бид нар өөрсдөө илрүүлээд торгуулыг бичиж болж гин. Тэгээд дээрэс нь бид нар хувь авах нь шүү дээ. 100,000-аас доошо торгуул бичих юм бол 20% те. Өдөрт одоо 50,000-ын 10 торгуул бичигдэл 50,000 төгрөгтэй болох нь шүү дээ. Тэгэхээр баг ажил хийхгүй ингээд торгуул бичээд яваад байсан баг. Хүнээр энэ бол амар чухал шүү. Манай Монгол орк жолооч нарыг ингээд дуртай газраа 2 зураас давж иргэн дуртай газраа 2-ын игнэтэй машин игнэтэй газар машина тавьчихна. Торгуулаас өөрөөр эднийг хүмүүжүүлэх ямар ч арга байхгүй. Энэ маш зөв юм болсон. Хэрвээ бид нар хамтын амьдралаараа амьдрах гэж байгаа юм бол хууль дүрмөө дагахаас өөр арга байхгүй. Яа одоо манай хотны хойтлын машин зам бүр сүрхнэ. Манай хотны хойтлын зам 2 игнэтэй. Тэгээд эдгээр игнэнүүд ингээд цуваагаараа ингээд битүү машин тавьсан байдаг шүү дээ. Мөн хотгод дотор нь машин багтахгүй болсон. Тэгээ бөөнөр хойгоор тавиашаацсан. Одоо бүр жийж ирхнэ. Хүргэлтийн ажилчид бас сүрхнэ. Одоо хүргэлтийн одоо манай хотхон болгон хотхон дуу орхон нэг юм хаалттай. Хүргэлтийн ажилтаа орох боломжгүй. Тэгээд мань болгон хүргэлтийн ажил хойтлынхаа зам дээр тавиад орцсон дээр эд юм да гэд мань хэлдэг. Хам орж ирээд надаа хүргэлтээ өгөөл гаргасан ч торгоолаа итэж шалж. Тэгээ одоо нөгөө бас нөгөө Баян Монголын уртын зам маань болоо яа гоо тэр бол зүгээр free money ингээд игнээд 100 машин байгаа. Замын нөгөө хойсолтод дахиад 100 машин байгаа. Тэгээ 20,000 төгрөгийн торгуул гэж торчин юу вэ? 200 машины 20,000 торгуул гэдэг чинь зүгээр л 200,000 төгрөг хэвтэж байгаа юм байна шүү дээ чи. Тэгээд энэ маш зөв юм болсон. Олон хүн цалинтай болох нэ. Энэ 7 хоногт маш олон хүний анхаарлыг татсан нэгэн сурвалжлага явсан юм байнамаа. За тэгээд одоо парламентын засаглалтад төр засаг та өнөөдөр тийм үү намайг 5 жил 4 сар би одоо ээж болоод анхныхаа хүүхдийг гаргаад 5 жил 4 сар болж байна. 5 жил 4 сар болоход сар бүр та 50,000 төгрөгийн цалингаатаа бид нарыг амьдруулсан. За тэр 5 жил 4 сар ч юм байна штэ тий. Ингээд сараараа ингээд тооцох юм бол 64 сартаа тэнцэж байна. Та нар өнөөдөр надад 50,000 төгрөг өгсөн сар болгон. Тэрийг чинь би үржүүллээ. Тэгсэн чинь 3 сар 200,000 төгрөг болж байна. За. 3 сар 200,000 төгрөгөөр яаж амьдрах гэсэн. Юу хуцаад байгаа юм бэ? 3 сар 200,000 төгрөг та нар намайг 5 жил 4 сар амьдруулсан биз дээ. Юу хуцаад байгаа юм бэ? Арайчтай ичиж үхээч. Энэ төр засаг байж тээ те манай гэрттэй буу барьж орж ирээ бид нэрийг буудчихгүй байгаа ч гэсэн хутга барьж орж ирээ бид нэрийг хутгалахгүй байгаа ч гэсэндээ үнэхээр хутгалж байгаа юм шиг буудж байгаа юм шиг та нар бид нэрийг алж ийна цаад бодлого чинь. За энэ бол өстой бас нэг вайрал болсон бичлэгтэй яалтчгүй. Юу шаагаад байгаа юм бэ өстой? Яхара танаа хүүхдийг бид нар тэжээх ёстой. Наа 50,000 шин би бүр өөх ёсгүй гэж бодож байна. Сквал миний хүүхдийг өсгөөд байгаа юм уу? Юу шаагаад байгаа юм бэ?
За миний хүүхдийг өсгөж исэн бол окей би цалинжуулаад мөнгө өгье. Нэ чиний хүүхдийн. Бидний хүүхд юм уу? За тэгээд маш олон хүмүүс хэлсэн мэлгүй энэ ч хэний өмнөөс хүүхд төрүүлж амьдраад байгаа юм бэ гэд. Би бол зүгээр нэг юм асуултсан маань where is аа энэ хүүхд хийгээд байгаа хүн юу н хаана юу гэж яваад. Энэ чинь нэг хөөрхий нэг эмэгтэй хөөрхий тийм ээ зовоол энэ чинь ингээ нэг 50,000 төгрөгөөр амьдрчих гал хичээгээд ах. Энэ сексигээ яваад байгаа энэ залуу юу н хаана юу гэж яваад. Тэ Гүн чинь хэний өмнөөс секстэд хүүхэдтэй болоод байгаа юм ч доо нэрээ. Чи бэлгэвч гэж байдаг юм уу ч одоо. Хэрглэж мэргэж болдгоо юм уу энэ чи. За боли бэлгэвч хэрглэж дургу байлаа гэдэг энэ чи жирэмснээс хамгаалах маш олон төрлийн юмнууд байгаа шүү дээ ч доо. Ерөндөг мөрөндөг одоо спираль жирэмсний им мууж болдгоо юм чи бараг л 50,000 төгрөг байгаа шүү дээ. Тэгээ ер нь ингээд нэг ийм болчих манайхаа. Ерөөс нь хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг болчих. Би хүүхэд төрүүлэх сонголтыг би хийсэн болохоос биш. Төр хийгээгүй шүү дээ. Тэр хаа хамаагүй татвар төлж байгаа тэр хүүхэдгүй хүн хийгээгүй байхгүй өөр юмтай. Тий. Тэр хүн намайг хүүхэдтэй болсны төлөө тэр хүн буруугүй байхгүй да манайхаа. Тэрийг ерөөсөө ойлголоо. Энд чи төр засаг танд мөнгө өгөөд байгаа юм биш үү? Өөргий тэнд явж байгаа нэг хүүхдгүү татвар төлж байгаа хүн л өгөөд байгаа шүү дээ чаавас. Тий. Гүйгүй тэр заавал тэр цалинтай ээж мэж байх албагүй шүү дээ ер нь. Тий. Ер нь шүү дээ манай наад хүүхдээ чи аавал тэжээх ёстой өстэй. Яагаад миний татварын мөнгөөр 50,000 төгрөг өгөөд байгаа юм? Holy shit. Цалинтай ээж ашиг тий. Одоо би хүүхдтэй болвол би өөрийнхөө хүүхдийг би тэжээ штэ. Төр засаг тэжээх ёсгүй штэ. Арда манай Монгол улс бол энэ халамж бол үнэхээр амар болцсон шүү. Хавтгаарцсан шүү нэрээ. Утгаа алдсан шүү. Татвар төлж байгаа тийм. Би алхам тутамдаа татвар төлж байгаа штэ. Би өнөөдөр дэлгүүр гараад авах дэлгүүрээс юм авахд би 10% нөөт төлнө. Гүйлгээ хэлээ. Одоо юу гэдэг банкнд мөнгө хадгаллаа. Банкны тэр хүүнээс нь мөнгө авна. Алхам тутамдаа татвар төлж байгаа. Та нар ингээд 6 настай хүүхэд байхад та нар татвар төлж байгаа. Бүх талаараа. Мэн одоо ингээд байгууллагуудтай гэрээ хийгээд тэ и баримт заавал шивж өгнө. Заавал шивж өгснөөрөө би нөгөө юу лээ? Хүн амын албан татвар юу лээ? Тэр чи бас заавал төлнө. Тэгээ үдэ би олсон мөнгөөрөө хэн нэгэн цалин тавилаа. Тэнчнээс би дахиад заавал татвар төлнө. Төлж л байгаа штэ. Хэдий төлдгөө мэдэхгүй. Би жилдээ юу гэдэг нэг maybe 10 20 сая төгрөг бол татвар төлж л байгаа. Ямар нэгэн байдлаар. Би зүгээр жилдээ ингээд 100 сая орлоготой 100 сая зарлагтай хүн байлаа гэхэд би ямар ч сонголт хүүгээр 10 сая төгрөгийн татварыг би төлсөн байгаа гэсэн үг байхгүй юу? Та нар ингээд татварыг ингээд тэ ингээд зарим хүн л сонгож төлдөг юм биш. Та нар ингээд зүгээр амьд байсагаа төлөө татвар төлж байгаа. Та нар гараадаг газар хоол идлээ. Хотын татвар 1% авч байгаа. Одоо би машин унлаа. Машин унаа зам ашигласны төлбөр гэж юм би мөнгө төлнө. Тэ одоо юу гэдэг нөгөө агаарын бохирлын төлбөр. Тэгээ машины татвар. Бүх талаараа би ингээд бүр алхам тутамдаа татвараас зүгтах ямар ч боломж байхгүй та нарт. Та нар ингээд олж байгаа бүх мөнгөнийхөө ер нь бол бараг 20%-ийг татвар төлж байгаа. Тэгээ та нар цалин тавьж байвал та нарын цалин тавьж байгааг чинь төлөө танай чамайг чаланзуулсан компани дахиад 10% татвар төлж байгаа. Тэгэл тэрнээс чинь нэг 50,000 төгрөг энэ эмэгтэйд очиж байгаа байхгүй юу? Зэрэгээрээ татвараа багасгал гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд бүгдээрээ сонголтынхоо өмнө хариуцлагатай байцгаа манайхаа. Нобелийн шагналд эдийн засагч Фредерик Хайк гэсэн байдیں۔ Эрхчлөө хариуцлага хоёр салшгүй гэд. Хэрвээ чи эрхчлөөтэй чи хүүхэд хийх эрхчлөөтэй бол хүүхдээ өсгөх хариуцлага өөрөө аваарай. Өөр нэг татвар төлөгч ерөөсөө биш шүү. Баярлалаа. Баярлалаа. Ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэд. Тэгээ та нар одоо ингээд нөөцөд 10% аваад тэгээд 2% буцааж авах тэрнээс чинь татвар авна гэдэг та. Тэнэг штэ бүр. Та нар ингээд та нар байртай байла. Байраа өөр нэгийг зарахад тэнцээс нь татвар авна. Бүр ингээд татвар бүр утгагүй штэ хоёос. Нэг
үзцгээе. Зөв хадгаламжтай 100,000 төгрөг хадгаллаа, жил хадгаллаа, 12 хувийн хүү авлаа, 12 хүүгээр 12,000 төгрөг авна, 12,000 төгрөгөөс 10% татвар авна. Яагаад чи мөнгө хадгалаа тэр хадгалсан мөнгнөөс ч уус татвар аваад бүр амар утгагүй зав. Тэгээд 12,000 чи ямар нэгэн газар дэлгүүрт ороод юм хөдлөж авахд тэрнийх нь 10% нөөтгөө татвар явна. Хоол аваад идвэл хотын татвар тэгээд 1% нэмэгдчихэв. Татвар хаасаагүй. Тэгээд чи хэн нэгний татвар төлж юм уу авцах ямар ч шаардлага бүх татвар төлж байгаа. Чи яа хэр ихийг төлсөн бэ гэвэл бас зарим хүмүүс бол их, зарим хүмүүс бол бага байгаа. Тэгээд би ямар ч байсан бол нэг юм тэгээ офисын ажил хийж байгаа хүнээс л илүү татвар төлж байгаа. Улс орнуудын иргэдийн бие бэлтрийн уламжлалыг өөр түвшинд харуулах зорилготой энэ реалити шоунд Монгол улсаа төлөөлөө оролцох тамирчдаа хурд, хүч, авахаж самбаанд тулгуурлан улсын арслан Орхонбаяр нарын 6 тамирчин сонгосон тухайга төслийн зохион байгуулагчид онцоллоо. 278 гаруй сая дагагчтай Netflix платформ дээр Монгол залуусын оролцож байгаа Physical Asia шоу нэвтрүүлэг цацагдаж дэлхийн нийтийг шуугуулan бахархал төрүүлсэн. Нөгөө манай монголчууд ч ер нэг юм ямар ч юм ирсэн нэг юм монголчлдаг гэдэг шиг тийм нэг хөрсөндөө болгодог төслөг ер нь тийм дасан цогцох байдал дээр аягүй сайн байдаг учраас ямар ч даалгавар ирсэн, ямар ч биеийн хүчний сорилтууд ирсэн ер нь бол манай тактикуд бол одоо бусад орны тамирчтай харьцуулах юм бол аягүй өөр тактиктай. Тэмцээний оролцогчид спортын төрөл болон биеийн хүч төсвөр төвчээрээс сорж өрсөлддөг. Иймд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдаар Улсын арслан Орхонбаяр, олон улсын хэмжээний мастер Адиа Сүрэн, холимог тулаанч Инх Оргил, сагсчин Дүлгөөн, олон улсын хэмжээний мастер Ханд Сүрэн, Монгол улсын гавьяач жүжигчин Лав Очрнаар өрсөлдөж байна. Йоо, үнэхээр гоё байсан. Physical Asia хаанаас үзсэн бэ? Яаж Netflix-ээс аваад чирээ. Тэгвэл бас Netflix ч монголчууд бас өөрсдийг нь гаргаад байвал бидэрт мөнгө төлдөг юм байна гэж бодоод дараагийн шоунд монголчуудыг оруулнаа гэсэн үг шүү дээ. Улгаа сайтаас битээ шагараа ядаж. Үзсэн манайха. Тэгээ хурдан тэр нэг дараагийн 5 дугаар нь хурдан гараасаа тий амар гоё байсан. Тэгээд Монголынхаа баяыг үнэхээр чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Тэгэл манай монголчууд юм чинь бас тэгэл нэг юм олж харж sorry ямар ч өөгүй байсан шүү манайхаа. Ва энэ чи яага орцсон дахиад нэг бүх оруулахгүй байсан юм. Нөө эн чи дараагийн тэмцээнүүд нь тэр өндөр бие ми шүрмэс хэрэгтэй тэмцээн байгаа ой манайхаа байж. Жохон төвчээртэй ой. Энэ нэг уран ураад залуу малуу. Гүй эн чи дараагийн тэмцээнд хэрэгтэй бол эн чи team work манайхаа ойлгож байна уу? Тэгээд Монголын бага бүгд хамтдаа дэмжицгээе. Team Mongolia go! Я энэ 7 хоногийн яалтчгүй хамгийн гоё мэдээ байсан шүү ёо. Үнэхээр гоё байсан. Энэ 7 хоногийн мэдээ үгээр өндөрлөж जैन. Тэгээд олон гоё зүйлсүүд болсон байна. Тэгээд мэдээж амьдрал дээр муугасаа илүү сайн их байдгийг шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Дахиад хэлье тий. Ямар иргэд вэ? Яг тийм төр зэсэг байдгийг шүү манайхаа. Халамжинд дулдуулсан биш. Хөдөлмөрт тий. Бүгдөө хөдөлмөрлж амьдрий л да. Татвараа багсгач хамгийн гол нь. Татвараа л багсгач гуйж гин. Тэгвэл бид нар хөгжгөд бэлэн байна. Бид нар үнэхээр гоё амьдруулмаар байна. Тус төрчдийгөө. Та нар зүгээр сууж заяа. Зүгээр татвараа Такстан гэвэл таксудаас эдгээр жоохон байгаа мó эсвэл би хөвшөрсөн юм. Тэс нэрэл ангийн багш шиг байх юм аа. Тэр татвар даатгалыг чинь мэдээж мэддэг зүйл биш юм уу? Нэгэн мэддэг хичээлдээ сураач. Үгүй энэ хинч боддгоо байхгүй юу? Мэн ч гэсэн өмнө өөрийгөө нэг татвар төлж байгаагүй бодож байгаагүй. Тэгээ мэн нөгөө татврын талаар нэг ярьцсан тэр нь тэгээд нөгөөт нь катта клиплэгдээд дрил болоод ороод тэгсэн чинь фэйсбүүк дээр өста чиний төлсөн татвар гэж ямар юм байдгийг тэнгүүт мэн яг бодож байгаа байхгүй юу? Миний төлсөн татвар чи юу вэ? Гэ бодгонгод. Өста. Тэ усад нэг жилийн нэг 20 цагийг бол төлж л байгаа. 20 байтугай төлж байгаа ах юм бол. Уусаа ингийн хүмүүс уусаал би татвар төлөөд байна гэж нэг боддгүй юм шиг байна. Яг ингээ бодонгууд амар л юм байл.
Басгаа сууч манус гоё ажиллаа та нарыг үнэхээр жаргаамаар байна. Жаргаагаад үгүй. Амраас мэдээ шоу та. Дараагийн дог тэргүү утсаа баярлаа. Нөт ч гэсэн те зүгээр нөтийг яагаад төлөө да. Тэ амар тэнэг штэ ер нь бол. Нөт байгаагийн шалтгаан нь олонгууд юу гэдэг ямар нэгэн баримтгүйгээр орлогоо нотлохгүйгээр 8 хийгээд байгаа хүмүүсийг л барих гэж байгаа шүү дээ ер нь бол. Тэгэж л ий баримт дэвтэрсэн шүү дээ анхчаа. Тэгээ зах дээр ингээл нэг үгдүүлээд бараа зарж байгаа, бах зарж байгаа ч юм уу те хүмүүс чинь ингээд мөнгө олоод байгаа тэнцэнээс ус татвар авмаар байдаг. Тэнгүүт тэгээ гэрийн доотлын дэлгүүр чинь ингээд татвар авмаар байдаг. Тэрнээс нь болоод яг үндэ бид нар хөрчиж байгаа байхгүй хэрэглэгч нь. Тэд нар ингээд орлогоо нотлоод татвар отлох хэрэгтэй байхгүй юу?